Сайн байцгаана үзэгчдээ энэ телевизийн бүхэн өргөө нэвтрүүлгийн 40 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бүхэн өргөө нэвтрүүлгээр өнгөрсөн 7 хоногт болдог бүхийн барилдаануудыг таймлан хүргэдэг. За өнгөрсөн 7 хоногт Монгол бүхэн өргөнд 3 барилдаан болсон. За Баасан гарагт Алтан цомын 7 дугаар тойргийн сүүлийн барилдаанууд болсон бол Бям гарагт Ховд аймгийн Бонин цомын түүх 100 жилийн хувийн барилдаан зориулсан Ус аймгийн алдар зуртай 128 мөнхийн барилдаан болсон. За ингээд Нэм гарагт Сэлэн аймгийн Ман цомын харьяад за Усын 21 дахь авраг Гунаа жав Эрхэн баяр аврагын нэрмжид барилдаанууд болсон байгаа үзэгчдээ. Студиэс зочдоор бүх судлаач, бүхий тайлбарлагч Наранбаатар ах болон бүх сонирхогч Төмөрхүү нар ирээд байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. За өнгөрсөн 7 хоногт 3 барилдаан боллоо. 4 сар эхлээд бас 4 сарууд нэлээд олон барилдаантай байсан. За эхний 3 барилдаанууд маш сонирхолтой боллоо. Та бүгдээ бас ер нь ямар хөө барилдаанууд болов гэж үзэж байна. Ялангуяа манай хоёр тайлбарлагч бас тайлбарласан шүү дээ, тийм ээ? Цаашаас эхлэх юм. Наабах бол 3 өдөр тайлбарласан шүү дээ. Одоо бүр багцаар нэг базаад өгнө. Ямар барилдаан болов вэ? Баруулаад гоё барилдаан боллоо доо. Алтрын цомын барилдаа бас шийдвэрлэх бас нэг чухал барилдаан сая боллоо, тийм ээ. 7 дугаар тойргийн барилдаа тэгээд шигшээ дөрөвтэй хэн үлдэх вэ гэдэг. Хот групп Апоскатл гэдэг ер нь тэмцээн эхэлсэн цагаас агаарлан дүүдээс 2-ын барилдаа сүүлийн мөчд явагдаа тэгээд бас нэлээд өрсөлдөөнтэй барилдаан болсон. Апоскатл тэгж нэг намар эхэлсэн форум, явцын форум, за тэгээ яг төгсгөл хийх форум энэ ч бас нэг учиртай юм шиг байна тий. Тэгээ энэ цаг үед бас Апоскатлийн баг их сайхан өнгөтэй байгаа харагдсан. Тэгээ маргаашин барилдаанд нь бас л одоо нэг буян цомын барилдаан гэхээр нэг хангаа өрөө төрүүлчих юм болоо гэсэн хүлээлт нэлээд хүмүүс байх шиг байсан. Тэгээд өнөө гарч ирж байгаа залуу ярьж хохлоо бас нэлээд харахтаа олон таарсан. Энэ удаа бол хайж төрүүлж байна. Бас үзэгчд бас их сони юм боллоо гэж байна шиг тийм ээ. Одоо сүүлийн өдрийн барилдаан бол бас орхон бэр Батул зүйтэй хангаатай Бацар аврахтай гэдэг бас л их сайхан барилдаан. Энэ хавар бол бас яригдтал 3 барилдаан боллоо тийм. Ташаа. Тэгээ яг наабахтай адилхан л санал нэгтэй. Тэгээд Алтан цомын 7 дугаар тойргийнхаа сүүлийн барилдаануудынхаа тойм дүрсээр нэвтрүүлэг үргэлжлүүлцгээе. За энэ бол 7 дугаар тойргийн хаалтын 4 багийн барилдаан байгаа. 1-р зурагт хамгийн эхлээд Од группийн баг Апоскатлийн багууд талбайд гарч барилдсан. За тэгээд эхний тойргоос наабах төр ярьсан да. Ер нь 5 дугаар тойргийн нөгөө оргил барилдаан, авар гарцлагын барилдаан. За тэгээд эхний тойргуудад бол улсын солтнуудын бас хоорондын барилдаанаас их зүйл хамаархаар байна гэж нэлээд яриад амтсан. За тэгээд энэ тойрогт орж ирэхдээ 2 багийн амжилт тэнцүү орж ирсэн. Тэгээд аль ялалт байгуулсан баг нь шууд хасагдах шатнд буюу шигшээ 4-т шалгаран үлдэх. Саксонгийн зарчмаар бол нөгөө ял эсвэл гэртээ ар гэдэг шиг л ерөөсөө ялалт байгуул эсвэл тэмцээнээс мултраа гэсэн чухал барилдаан байлаа. Энэ утгаараа л ер нь яг өнөөдрийн яг Алтан цомын барилдааны хамгийн чухал анхаарал татах 2 баг нь бол яг энэ 2 баг байсан шүү дээ, тий. Яг МСС төрүүлээд мэдээж зоноос гарах эрхээ халаасалсан учраас энэ 2 багийн барилдаан илүү сонирхолтой болж үлдлээ. Эхний тойрогт учраад харсан 2 улсын цолтны барилдаанд улсын өсгөдөр начин Төмөн Нэмрэл улсын харьцаа Сэдэн Содмыг хөмрөөд давсан. Од группийн баг дараалал даваагаад эхлэхэд бас ер нь бас нэлээд сонирхолтой барилдаан болох юм байна гэсэн тийм хүлээлт баталгаажсан да. Би бол бүх сонирхчийн үед Од группээ дэмжиж бас адилхан бүх сонирхдаг хүрээлэн хүмүүстэйгээ Одыг дэмжиж бооцоо тавиад. Тэгээс өлдөө бол нөгөө найз маань Афог дэмжил ялсан. Ялангуяа эхлэх сайн давхаар бас одоо бас боломж байна гэж харж ирсэн тий. Баярлалаа юм байлаа гэдэг. Тий. Эхлэхийг л гэхдээ сайн тавьсан шүү дээ. Ер нь харьцангуй. Одоо энэ барилдаан бол гоё барилдаан тий. Энэ Баасан гарагт болсон барилдаан. Тэгээд Төмөн Нэмрэл очин бол Баасан гарагт бас мундаг барилдаануудыг нэлээд хийсэн. Тэгээд Од группээс 2 дахь давааг улсын зан хөдрүүлэг аймгийн урт зарцлан Амгаланбаатарыг зүүн талдаа дахимдаад давсан. 14 хоногийн зайтай ингээд Амгаланбаатарыг 2 удаа дахимдаж давж байна. Яг ингээд Од группээс эхний 2 давааг 2 шилдэг улсын цолтон байгуулаад Танга аврагын барилдаан үлдээх хэлж яхад бол ер нь тойргоос тойргийн хооронд нэг тийм уур амьсгал шилжээд байгаа юм шиг мэдрэмж их байсан да. Афогийн гол 2 хүнийг бас Тий, үндсэн гарааны 2 хүнийг тий. Үндсэн сонголтын 3 хүнийх нь 2 шүү дээ бүр.
За Орхонбаяр Арслан эхнийхээ давааг давж байна. Ер нь бол яг энэ байралтаа хэлэхэд Орхонбаяр Арслан 5 давах уу, Хангаа авраг 5 давах уу гэдэг бас хүлээлтвэл. Энэ ч бас унаагүй 13 давчих юм шүү дээ, тий. Тэгсэн. 12. Өмнөх алтан цомынхын тойргийг нэмэх юм бол дахиад 5 тойрог нэмэгдэн 17 даваа. Авсан байна. Өдөр шороодлгүй. Тэр дунд нь нөгөө Mobicom-ын барилдаа орж ийн эсвэл ороогүй байгаа. Дараа. Сүүлийн. Хэрвээ Mobicom-ын барилдааны үзүүр түрүүнд Хангаа аврагыг өвдөг шороодулсан бол 22 даваа гээл. Тийм байна. Явчихаар ер нь Орхонбаяр Арслангийн форум нөгөө жигдрээд байгаа гэдээ яриад л байсан. Тэгээд цагаан сарын барилдаанд доор унсныхаа ер нь ард дээр өөр дээр маш гоё ажиллаад алдаа дутагдлуудаа засаад өөрийгөө ер нь л улам төгөлдөр болгоод болгоод байна уу даа л гэмээр байна. Тэгээ энэ өдрийн барилдаан за тэгээ тоомчлог дээр харагдсан 4-5 дугаар тойргуудад ямар хүнд барилдааны хийсэн бэ гэдэг нь бидэнд харагдана. За мэдээж алтан цомын 7 дугаар тойргийн бас одоо залуу үзэгчдийн хил заншснаар бол одоо X factor болсон тамирчин бол яхаа харахгүй бочлуу ночин байлаа. Яалчгүй сайн барьсан шүү сүүлийн тойрогт. Хүрчэк бол хатантад ялагдах. Гол үрэх гүйцэтгэсэн учраас одоо бол эргэж бас аварсан. Өсвөлийн хоёр хүн бол ер нь маш сайн барилдсан энэ тойрог. Намар өвөл бас багийн барилдаанд нэг оролцооч тиймхэн ер нь барилдаан форумч тиймх юм шиг харагдчихсэн бол хавар бол сайхан сэргээд. Баасан ч орсон бол гэхдээ ер нь тойрогт л нэг 2-3 даваа үүргээ бол гүйцэтгэл яваад байсан шүү тийм ээ. Бас тэгээ нэг авсаар хурдан унчихгүй тий. Ер нь бас тойрогт бол барилдаа л байвал бас даваа талыг бол Хангаа аврагт унсан. Аврагтаас нэлээд удаан барилдаад 34 минут барилдсан байлаа нийт хугацааг нь харахаар. За тэгээд мэдээж од группийн багийн ахлагч Хангаа авраг бол бас ер нь аврын сайхан формо энэхүү барилдаанд авч ирсэн. 3-2-оор ялж байгаа тийм ээ. Тийм, эхний тойрог 3-2-оор өндөрлөж байгаа. Хангаа авраг бол ер нь бусад багийнхныгаа илүү ер нь ажиглаж исэн. Тэгээ энэ даваа бүрийн төгсгөлд одоо давалцаад бусад багийнхнуудаа давхлаар ер нь цаана нэгдэг баярлж байгаа тий. За ер нь бочлоо одоо өөрийгөө гүйцэтгэжлээ тий гэдэг мэдрэмжийг ер нь цаана аваад харагдаж байгаа шүүгээс ер нь ажиглаад байж хаад. Тий. Нөгөө яг 5 бүхтэй болохоор одоо саксонбүгийн спорттой адилтгаад байгаа шүү дээ. Одоо яг тавлаа тоглодог гэдэг утгаар. Тэгээд саксан дээр ч гэсэн нэг тийм багийн од тамирчин ингээд багийнхаа бусад тоглогчдыг тоглуулад, барилдуулаад тийм илүү тоглуулад тэнийг яаж тоглуулах вэ гэдгийг шийддэг шиг. Хангаа авраг бол бас ер нь багийн тэр уур амьсгалыг яг л тэгж зангидж базаж явж илээ л дээ. Харахаар. За ингээд үргэлжлүүлээд хүлээгүй болон хамаг Монгол багийн 1-р тойргийн барилдааныг үзсгэе. За хамаг Монгол болон хүлээгүй багийн 1-р тойрогт за усын заан Батүлзий одоо Үлзээс Зэгийн Арслан Үлзий сайхантай онолт таарсан. За ингээд аймгийн Арслан цогт гэрэл бол усын зан Сэрэгтэй. За аймгийн Арслан Батцуур усын арцаг Бадрахтай. Усын арцаг Наранбаатар Намнан сүрэнтэй. Усын наж Ингсар бол аймгийн Арслан Көфлөгтэй 1-р тойрогт хоорондоо онолт таарж барилдсан байгаа. Усын арцаг Бадрах харах ирж барилдаагүй учраас аймгийн Арслан Батцуур шууд төгт орсон. Усын өсгөдөр очин Ингсар бол аймгийн Арслан Көфлөгийг сөрж дахимдаад тавсан барилдаан байна. Хүлээгүй багийн хувьд бол бас улирлын сүүлийн барилдааныг хийсэн. Өмнөх тойрогтой бас нэлийн шүүмжлэг од групптэй барилдахад бол 25 тийгээд нэлийн шүүмжлэг авсан. Энэ удаагийн барилдаанд бас бүгдээрээ ирэх нөө эсвэл арай өөр хүчтэй орж ирэх нөө гэдэг хүлээлт бас үзэгчдийн дунд бол нэлийн байсан. Ямтаачуд нь бол 5 бүрэлдэхүүнээр бол бас ирж барилдсан байгаа. Тэгээ талбай дөрвөлөө барилдсан те хүнд дутуу барилдсан. Бүрэлдэхүүнд бол одоо Бадрах харцгийг байгаагаар тооцоод тэгээд унаад яваад байсан баг те. Нөгөө талд бол хий даваа. Тэг хий даваа өгöd. 5 даваа өгöd. 5 даваа бэлгэлцсэн. Тэг энийг яг бусад бүгчүүд бол ер нь өмнөх тойргоос эхлээд бас ер нь шүүмжлэлтэй бас хандж байсан. Ялангуяа тойргийн сүүлийн одоо барилдаанд эхэлж хахад оноо хожил хожигдол тэнцэх юм бол даваа болгон чухал гэдэг дээр л их анхаарал өгöd тавиадсан. Хавраг Батцуурын эзгүүд хамаг Монгол багаас улсын зам Батүлзий улсын арцаг Наранбаатар нар багаа ахлан барилдсан. Тэгээд Наранбаатар арцгийн эхний тойрогт Намнан сүрэнг давсан даваа бидэнд харагдаж байна. Асгадаа шатанд бас хамаг Монгол баг сайн өрсөлдөгч байж чадна гэдэг тэр МСС-тэй хийсэн барилдаан, ер нь хатантай хийсэн барилдаанууд дээр ч гэсэн тодорхой харуулсан учраас бас нэлээд хүлээлттэй байгаа болоо да. Дамаа манай баруун Монголын фэнүүд бол ялангуяа аймгийн арсангууд нас тий сайн тойргууд сайн барилдсан. Ер нь
үлддэг 4 багаар шалгарчсан байгаа багуудыг харах юм бол улсын цолтны хэмжээнд үнэлэгдэж байгаа нэг 2-3 аймгийн арслантай байж л нөгөө сонголтын 3 бүхөөсөө гадна 2 шилдэг аймгийн арслан заавал байх ёстой юм байл л дээ ингээд харахад. Монгол алтан цайж юм уу л те. Цагаан банд Шарвдарж. Баасанжав Очирхүү, Баасанжав Амгланбаатар гээл цаг гэрэл яриад. Бүх сонирхчдын ярьж байгаагаар бол одоо Апу од группийн ялгаа бас тэр аймгийн арслангууд дээр гарч уу гэж бас зэрэг харж үнэлж байгаа тал бас байх шүү. Тий. Одоо эхний дөрөг дээр ямар хөө дүгнэлттэй манай гурвын хувьд. За эхний дөрөг одоо од ч ингээд бас тасраа явчих юм болов ч гэсэн бодол ус төрж л байлаа. Нөгөө хоёр багч ер нь тэгээд урд өдөр нь бас ерөөхдөө барилдахгүй ч юм болов гэдэг шуум харцсан учраас ерөөхдөө тодорхой юм уу дөө. Ер нь бол юу хамаг Монгол бол ялах нь ойлгомжтой юм шиг санагдчихсан. Таны хувьд Одоо од группийн Апугийн гол хүмүүсийг даваад бас нэлийн сүрхий эхэлчихэр энэ жигтэй бас ялд авах боломж харагдаж байна уу гэл дотроо бол түрүү хэлсэнчлэн найзтайгаа бууцаа тавьцны хүний үед бол магадлал нэлээд байна л гэл харж исэн шүү. ер нь болж шүү гэж хэлсэн байх нь тийм нэлээд урамтай эхэлчихсэн нөгөө төрөөгөө бичээл эхэлж байна шүү. За одоо үзэж байна уу? тий ер нь бол одоо одоос нэлээд 20% нь мөнгөнд төрүүлээ хийчихээ гэдэг. Тий бид таарандаа маазраал тий. Боцноос ч өөр л эхэлж байгааг харж байна уу гэх тий. Тэгэл. За ингээд 2 дугаар төргийн байлдаанаа хөгжлүүлээ шууд хүлээж үзье. 2 дугаар төрөгт улсын авраг хангаа аймгийн хурц арслан Амгланбаатартай уналт орсон. Улсын арцах зэдэн суднам даваа эхлэхдээ зэрэгцээд улсын арцах бэлгүүдийг зүүн талдаа хавраад дархаа авраа мэхээрээд авч байна. Ер нь бэлгүүдийн хөл бас жоохон гимтэлтэй байх шиг ер нь л их зовиртай байралтай байсан. Зөвхөн 2 дугаар төргийн байлдаанаас гадна бусад төргүүд дээр хөндөртэй л байрлаад байгаа харагдана лээ. Намар бол одоо бэлгүүдийн арц бас нэг их барилдахгүй байсан байх шүү тий. Тийм саршнэр ихтэй сайн барилдаа нэг үзүүлж. Саршны сурдлага болон саршнэр сайн барилдсан. За өөрийнхөө давхар одоо дархан сэвж авирах мэхээр цэд арцах ихний давааг аваад тооны арцааг шууд тэнцүүлээд ороод ирсэн. За тэр нэг Бочулуун начин магтаад байсан сайн барилдаа дахин нэг барилдаанаар батлагдаж буй бидэнд харагдаж байна. Өдөр болгон зааныг бас шууд иймэрхүү байдлаар богино хугацаанд илүүрхэж давна гэсэн хүлээлттэй фэнүүд ер нь цөөхөн байсан болов нилээд хүч шахсан барилдаан болон за илүүтэй бас өдөр болгон зааны давуутай барилдаан гарах болов уу гэж харж байтал давхар шуудан дээрээс дахимдаад ер нь энэ хоёрын барилдаан бол нэг удаагүй шүү дээ. Маш хурдан. Арга одоо өөрийнх нь мхийг шахвал. Тий, судаа дахимдаа, шуудаг дахимдаа. Ерөнхий бие бэлтрийн хувьд би ерөнхий хөгжлийн өвчтөр их гоё сэргээд ер нь их сайн формтой бол болж гоё ихтэлтэй байлээ тий. Өнгөрсөн авар бас нэг иймэрхүү байсан да. Ер нь 4-5 сард. Энэ жил бол бүр жилүүдээс онцгой байгаа шүү. Тэгэл бол. Өсгөл аймгийн ариат аймгийн арслан Баасанжав 2 дугаар төрөгт Сэлэн аймгийн ариат аймгийн арслан Наранбаярыг голлож дайраад давсан. Үзэгч тус гаавыгаа арай эрт оруулж ирэх байсан уу гэдэг таамаг их ярьж шиг байсан тий. Хизээ оруулж ирэх вэ гэдэг. Энэ үед гаавыг бол ороод ирсэн байсан зүгээр 3-оос илгэлөө. 3-аас гаргаж болох байсан баг. Тэгээ 4-оос илгэлсэн. Сүүлд бол 4 дээр л оруулж ирэх шиг болсон. Бас аятайхан байгаа юм байл шүү дээ. Нөгөө их чинь тий. Тийм байлээ. Бас баг зэрэг зовөр байсан болов уу гэж тараадсан. Ер нь бол харин магадгүй асуудалгүй лээ. Улсын авраг хангаа аймгийн хурц арслан Амгланбаатар нарын барилдаан. Хангаа аврагын даваа багтаа бас сэтгэл зүйн маш том давуу талыг маш чухал даваа байсан 2 дугаар төрөг дээр бол яг энэ барилдааныхаа дүрс нөгөө богиносгож тасалсан учраас бүрнээрээ орсонгүй. Яг энэний өмнөх 2 шуудагны дайралтууд дээр бол Амгланбаатар маш хүнд байдлаас гарч ирээд за баг буцаад хангаа авраглууд овтлох болов уу гэж харж байтал хангаа аврагын нилээд бас уран төгсгөлийг хийсэн. Ярдаж шахаад хашид зай гаргаж огцсон нөгөө талдаа бүтээргэж татаад нэгийг үцээлээ. 2 дугаар төргийн сүүлийн давааг шаардлагатай байд улсын арслан орхон баяр зүүн давхар шуудганы барьсан дээрээс голлож толгой зөрүүлж халаад дайрч мэхийг үцэж төмөн дөмбөрл очин давснаар давааны харьцааг 6-4 болгож ойртуулж хоёрдугаар бол ер нь 4-1-ээр илүүрчихэж байгаа. Тий. Өөрсдөө талруулал эргүүлчих апу. Ер нь яг 2 дугаар төргийн байлдааны зөрүүл яг баг одоо төгсгөл гарцсан даа. 11-9-гээл дуусчихсан шүү дээ тий. За дараагийн 2 багийн 2 дугаар төргийн байлдаан эхэлж байна.
Хамаг Монгол хөлгүй багуудын 2 дугаар тойрогт. За энэ даваанд бол Бадар гарцах тавнаалт таарсан. Улсын өсгөдөр нь Чингисар бол шууд туг тойроод Улсын зан сэрэг аймгийн Арслан Батсууртай таарч барилдлаа. Сэргийн Арслан үлзий сайхан аймгийн Арслан цог гэрлийн баруун үлийг авч нарийсгаад гар дарж мэхийг үцээснээр өөрийнхөө 7 дугаар тойргийн эхний давааг авч байна. Үлзий сайхан Арслан бол намар эхний тойргуудад бас нэг их барилттай шах бах та тийм ээ. Тий. Тэгээ одоо нэг бүрэлдэхүүн дутуу болоод ирэнгүүт заашгүй гарч барилтаад тэгээ сайхан даваа авч. 64 дотор ирэмблэгдсэн юм байл тий. Үлзий сайхан Арслан гэвд. 64-өөс хоошоо өсдөг хүмүүс хасагдсан тохиолдолтой. Дотроос ч одоо хэд хэдэн татгалзаа тийм ээ. Тэгээ хоошоо нөхөд. Тий. Гэмтэл хүртэлтэй байсан тамирчдаас бас оролцох боломжгүйгээд багийн бүрэлдэхүүн хуваарлагдж байна. Улсын зам Батүлзий аймгийн Арслан Намнан сүрэнгээр багийнхаа 2 дугаар тойргийн ээлж давааг авлаа. Аймгийн Арслан Батсуур Улсын зам Сэркийг баруун талд нь хонгодоод давж байна. За тэгээд Хамаг Монгол багийн хувьд бол 3 тойрогт багтаад л ер нь хасагдагчд нь барилдах хэрэгээ өөрсдийн болгосон гэхэд буруутахгүй болов да. Аймгийн Арслан Батсуурыг бас хасагдагч шатанд ямар хөө барилдаан үзүүлэх вэ гэсэн тийм хүлээлт бол маш их байгаа. Тэгээд ер нь улсын цол хүртээгүй бүгчүүдээс бол бас олон фэнтэй бүгтээ орох үз. Тийм дэмжигч олонтой бүх. Багтаач гэсэн үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Нэг тойрогт 5 даваа авсан байгаа. Аа. Хасагдагч шатанд бол яг аймгийн Арслангууд болох Цог гэрэл, Батсуур, Цагаан банд нарын оролцоо идэх их зүйл хэлжгүй хаа. Аймгийн Арслан Котликээр улсын арцаг Наранбаатар багийнхаа 8 дахь давааг авч 2 дугаар тойргийн ард дээр Хамаг Монгол баг 8-2 гэсэн үр дүнгээр салаад амжсан. За яг өөрийн дархан татах мэхээрээ Котликийг давсан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч хамтдаа бүтээй Rio Tinto. Оргилуун брэнд, оргилуун амьдрий. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нүмер. За ингээд 2 дугаар тойргийн байлдааны талаар ямар их сэтгэлтэй. За одоо од групп маань эсрэг эхэлчихсэн чи эргүүлэл апо сайн барилдаал. Тэгээ ирэхэд бол 4-1 гэдэг бол яг өөрсдийнхөө тод руу эргүүлчихэж байгаа. Тэгээд апогийн мэдээ сэтгэл зүйс эргээд өөрсдөө илүү ихтэй барилдаад эхэлсэн баг. За Хамаг Монгол хүлээгүүгийн хувьд бол хүмүүс бас таамаглажсэн л үрдэн баг. Эхнээсээ л Хамаг Монгол илэрхэд явах хаа гэд. Тэг яг энэ илэрхэж байгаа даануудаа л ингээл цааш навал явсан. Набах явд. Тэг л адилхан. Саяны дээр Батчлуун хөдрүүлэг 2-ын барилдаан бас энэ тойргийн ер нь ялтын даваа гэж магадгүй шүү. Их чухал даваа байсан баг. Хөдрүүлэг занжийн авар их сайн байгаа хүн тэгээд ер нь бараг 5-0-д гарах болов гэж би бас бодож байсан. Тэгээд Батчлуунд унаад, Орхон баярт унаад. Тэг энд бас их яг л үндсэн 3 бүхэл барилдаал нөлөөлт юм чинь тийм ээ. Үндсэн 3 хүн чинь бараг 15 даваа үстэй тий. Тэгэж ялтлаа тэгэл энэ 3 хүнээс л ингэ ялтгаад. Хэрвээ хангаа авраг хөдрүүлэг зөөр хоёлоо 5-0-дод гавыг харцгаас жоох эртгэн гараад барилд ширвэж чадсан бол бас үр дүнээрээ өөрөж болох л байсан баг л та. Тэгвэл одоо группт боломж гарч ирэх ялтах нөхцөл бүрдэх байсан. Набах хангаа авраг амгаа 2-ын барилдааныг том зургаар нь дүгнээд хэлвэл. Тэгээд яг хөө манай амгалан зүгээр хангаа аврагд унснаас илүү хөдрүүлэгд нь унжгааг хараад би одоо тэгэл дахиад 4-ийн даваал бодогдчихлаа. Улсын баяр наадам жил дахиад 2 жил дараа 4 унтсан байдаг тий. Тэгээ одоо бас нэг улсын шилдэг заантай таараал барилж байгааг харахад бас энэ жил тэгээ бас яахаар юм дээ бас амаргүй байна даа л гэж бодогдчихлаа. Хангаа авраг дээр бол яг хөө
хурдан дүгнэлт хийж ийн үл гэж харагдсан да. Ангавраг дээр бол ер нь шазаагаад нэлээд ч байсан барилдсан да тийм ээ. Нэлээд барилтаа үзүүлсэн. Аргагүй ч Монголын хоёр бяртай хүн тулцсан юм шиг барилтаа харагдчихжээ тэгэхэд. Сайн барилцсан. Хөлөнтэй сайн барилцсан. Амгаарс гэхдээ одоо нэг давуу тал нь бол энэ үйлрд ер нь бараг л барилтаа өнчгүй шахуу ирж барилдаад байгаа шүү дээ. Ачаал нь ямар гэдэм бол 2-3 өдөр дараалал барилдаад байгаа болтой харагдаад байна. За яг энэ дайралтууд эхлээд тэр араар морддог дээр бол хөмрөө тогтоосон Амгаланбаатарын тэр мехний үйлдэл бол бас их гоё харагдсан да. Тэгээ Амгаланбаатар баасан ч орчлонгууд бол ер нь онцгой байгаа юм байна л гэж харагдсан. 3 дугаар тойргийнхаа том руу хамтдаа орцгоё. За 3 дугаар тойрогт Улсын орон хангай Усын начин Бачулуунтай онолт таарсан. За ингээд бэлгүүтэй Усын Арслан Орхон Баяртай. За Усын зам хөдөр болон Усын хацаг Зэдэн Зодомтой. Усын начин Төмөн Тэмбэрлэг аймгийн Арслан Баасанжавтай. За аймгийн Арслан Наранбаяр. За аймгийн Арслан Амгаланбаатар нар хоорондоо онолт таарч барилцсан. Дөрвөл хугацааны 3 дугаар тойргийн нээлтийн даваа бидэнд харагдаж байна. Зэдэн Зодон марцгийг зүүн талдаа суугдаж дахимдаад хийг үүсгэсэн барилдаа. Бачулуун начин дунсан Орхон Баяр Арслан дунсан барилдаанууд нэг баг зэрэг зүйлс дутаж унснаас бусдаар бол өдрөл хугацааны форум бол гайхалтай л байлаа те. Өнгөрсөн Улсын их баяр наадмаар 6-гийн даваанд хоорондоо барилдаад өвдөг шороодож байсан Улсын Арслан Орхон Баяр Улсын арцаг бэлгүүдээс дараа нь авсан. Зүүн талдаа дунгуйлалтаа толгойг нь уургалаад мөхийг үзсэн. Бэлгүүдийн арцгийн хувьд нэг шагааны зөөвөртэй байх шиг үлээ. Тэгээ од группийн тасалжуулагч Мэгмэсэр мөшөлттэй бас манай багийн хэдэн ч тамирчдад бас бэртэл гэмтлийн асуудал байна. Энэ бас үнц үрдэнд нөлөөллөө гэж сүлд ярьж байгаа харагдчихсан. Тийм дараа нь яриа авахад сэлгээ цөөхөн байлаа. Ер нь хоёр багийн хувьд бол одоо ер нь яг л ойлцоо бүрэлдэх хүнтэй тий. Гэтэл одоо ер нь бол олон сэлгээний бүгчүүд бэртэл гэмтэлтэй байсан. Энэ яг төлөвлөгөөний дагуу яг явахаас арай өөр байлаа гэдэг агуулгатай зүйлийг ярьсан. За тэгээд мэдээж Апу Скайтл багтаа бол дараагийн барилдаанд нь амжилт хүсье. Энд чинь бас нэг нь хожигдгоо гэдэг бас сайхан зүйлийг хэлж байсан. Улсын өсгөдөр ночингууд, улсын өсгөдөр ночин Төмөн Тэмбэрлэл Бачулуун ночингууд. Ер нь яг ингээд барилдаан харагдаж байна. Алтан цамын барилдаан бол өмнөх удирлуудаас үзэгч хайцангуй бага цөөхөн байгаад байгаа. Тэгээ энэ тал дээр бас манай хоёр зочин ямар бодолтой байна вэ? Алтан сумын эхний жилүүд чинь бол угаасаа нөгөө аймагуудын дээр олон тойрог явж үзэгчгүй л байсан. Яг адилхан. Тэр сүүлийн нөгөө шигшээ барилдаанууд бол үзэгчтэй. Тэгээд эх 7 хоногийн барилдаанууд л угаасаа өргөд үүрх хэлэхтэй. Тийм. Асуудалгүй тэр бол. Дээрээс нь бас формат өөрчлөгдөд одоо клубийн баг системээр гэж хэлж болох үз. Зарчмаар явж байгаа. Клубүүд одоо байгуулагдсны баг нэг 9 сарын ойнч болоогүй л байна шүү дээ. Тэгэхээр эхний одоо яг багуудын фэнүүд бол яг бүрэлдээл хэлж байгаа. Явандаа бас энэ Монгол нөхөд нэг үүсэж байгаа нэг тийм систем мөн шүү. Дохондоо бол ингээл хай хуу гээл бол нэтрэл гэж ил байна. Явандаа бол бас нэг том юмны эхлэл болсон шүү энэ бол. Сайжруулал явж байгаа хөлбөрийн одоо бол одоо хамгийн гоё боломжит хөлбөр болоод явж байгаа л гэж харж байна. Одоо дэлхийн нөгөө алдартай спортууд ч 100 200 жилийн түүхтэй клубүүд их байдаг шүү дээ. Одоо Саксанбөгийн баг, хөлбөмбөгийн багууд их байдаг. Тэрэн шиг л ер нь клубийн систем рүү нь манайхан тэгээд 9 сарын хугацаанд тэрийг ямар ойлгох вэ шүү дээ. Шууд л нөгөө өмнөө бараал юм а бичээл бусдаа буруу байна хуучнаараа болыг л. Хуучнаараа яг ямархуу юм болцоод асуудалд орчоод ийм болголоо гэдгээр мартцсан байдаг юм уу, мэддэг хүмүүс байдаг юм уу? Их сонирхолтой дэрийг гайхаад идэв. 1-2 дугаар шат нь бол баг одоо энд харагдаж байгаа үзэгчдээс бага үзэгчтэй бүр ерөөсөө хөнгүүч шахуу юм 20 тоноор зөндөө гардаг болсон байсан үе шүү дээ тий. Тэгэл нэг хүн юм хэлэхээр л бүгд дагалдаг хүчтэй юу ч ойлгохгүй тийм одоо монголчуудын нийт одоо юмд одоо арай гүн хандах гэх юм уу тий. Улс суурьтай хандах тэр хандлага нь хаашаа хийсэд явчихсан байдаг ерөөс их сонирхолтой. Шууд л эхний байдлаар хандаал дагаал давхвал гэдэг. Энэ аймгийн бүчүүд нэгдээд одоо энэ компанийн нэр дээр орж байгаа. Баг болоод ингээд тэмцээнд орж байгаа. Цаашдаа бас бүгд өөр нэг соёл бий болгож магадгүй гэж хараад байна л да. Жишээ нь бол яг ингээд хит хитвжээд давтахгүй бах те. Ер нь бол ийм сонирхолтой хэлбэрийн барилдаанууд дээр одоо өөр бүчүүдтэй очиж ажиллаж үзэх те тэдний арга барилаа суралцах ийм боломжууд бас гарч иж байгаа л гэж харж байгаа.
Одоо жишээ нь Арангаан Батцорыг Усын Батцор сонгодог бол гой сонголт шүү. Тий. Энэ бол байж ижил энэ жилийн алтан цомд бас үр дүн гарч байгаа. Сонирхолтой ч болж байгаа л доо. Эргээд дарангаахан дөрөвдөрж нэвчин аваад багтаас Тий. нэлээд сонирхолтой сонголт хийж өгөөж өгж байгаа да тэр сонголтоос. Хоёр чухал ялтанд ер нь гол үр гүйцэтгэж Тэгсэн тий. анхны юм л да. Гэхдээ ер нь дараагийн жилүүд гэсэн яг энэ хөлбөрийн өгөөрөхөд бол тэгтээ тэргүй ингээл өрсөлдөө тэмцээн юм чи явж байгаад нэг айл нэг шатан дээр очиод одоо 3 ялагдaltaй ч юм уу 2 ялагдaltaй ч юм уу нэг баг бол одоо ингэж 20 байртай тийм ээ. Тэмцээн идэх юм нь буурахын тохиолдол байж л авах. Харин энийгээ дүрм журманда яаж зааж өгөө тэмцээнээ яг тууштай дуусгах. Тэр одоо тэгээд энэ би ч гэсэн адилхан шүү дээ. Тэгээд зарим багууд нь хожлох байвал хоошоо яваад сүлдээ нөгөөдөл нь драфтынхаа ирэхэд албаа орж очиж байгаа шүү дээ. албаар хожигдоод нөгөө драфтынхаа суглааг өндрүүлэх гэдэг. Тэгэхээр яг манайх нөгөө сонголт Монголтойгоо бас энийг яаж үйж өгөх юм. Энэ жилийн тэмцээний төгсгөл нь дараа жилийн эхлэл драфтмартайгаа яаж уягдах юм тэр гэдгээ бас бодолж л явах хэрэгтэй байна л тийм. Энэ жилийн үед яг нэг хүлээгүй багийн бас нэг тийм хариуцлагын гэдэг юм уу баг доторх бас шийдэж чадаагүй нөхцлүүд нь яг энэ бас нэг бүхэлдэгчдийн дунд саяын юм шүүмжлэлт өнцгийг гаргацсан байх гэж хараад байна. Түүнээс одоо юм Монгол хөвлөө багууд бол оролцох ёстойгоор оролцоод яг л одоо тэмцээнэ бас аль бие сурал одоо энэ хэсгээс гараагүй ч гэсэн өндөрлөлтөд ингээл явж байгаа. Илүү хариуцлагатай. Одоо нэг алдаанаас сууч нийт тэмцээнээ бас нэг тийм одоо нийтэд нь будаад байгаа юм шиг л харагдав. тий сүүлд бол одоо юм Монгол баг бол одоо жишээ нь бүр тэр олон үзэгчдтэйгээ сүүлийн төрөө их л гоё л хийжсэн. Тэгсэн. Тий тэрийг харж хахад бол ингээд нэг л баг дээр хариуцах асуудал яригдсан болохоос энэ яванд бол юм Монгол баг жишээ нь яг энэ одоо байдлаараа дахиад баг бүрдүүлээд орвол одоо илүү сайн оролцсон гэсэн тэр одоо бас өсөл тэмүүлэл тэр багийн тэр хойноогоо фэнүүдээс харагдаж байгаа байхгүй. Одоо адихог шин нэлээд олон шавнаар бас ирж үзэж харагдчихсэн. За ингээд 4-р таргийн барилтаана өөрчлөлт хүлээ авч үзье. Ер нь бол тэгэл олон хүний саналыг тусгах зөв л дөө. Тийм. Одоо хүн хүний саналд нэг үр дүнтэй өнцөг цохолдож л байгаа. Гэхдээ хитрхи нэг тийшээ туйлшраад доош нь ингээл одоо яриад ханаас хайшаа чинь тийм. Бүс гойдл хот группийн багуудын 4-р төргийн барилдаанд хамгийн эхлээд улсын аврах хангаа улсын арцах Зэдэн Судмор багийнхаа давааг нэгээр нэмсэн баруун талтай өхилдөөд Артуулаад. Энэ дэр бол одоо нөгөө талаас нарах юм бол Зэдэн Судмор харцаг маань харин бас апогийнхны одоо хүлээлтэнд бүх сонирхчдын заримх нь бас хүлээлтээс арай доогуур ойлцсон байж магадгүй. тий. Бас барилдааны бас тэр нөгөө цуг өрсөлдөж барилдаж байгаа бүгчүүдийн барилдааны онцлог бас нэлээд хамаарах шиг боллоо. Энэ бол яалчгүй 4-р таргийн хамгийн сонирхолтой байлтаа болсон. Шууд л одоо өргөндөөс үсгчээ шуугаар яваад гисэн. Одоо шийдвэр гаргах гэж бас нэлээд хүлээж шийдвэр нь хөлийн цэцгийн шийдвэрээр давуулсан. Улсын арцаг гавыг энэ алтан цомын барилдааны энэ үйлрлийн асуудал шатны өмнөх хамгийн дүүлэнтэй хоёр барилдаанд нэр холбогдлоо. За тэгээ хоёуланд нас маш сайхан барилдаа үзүүлж. Сэлгэнээс орж ирээд шууд ихний барилдаанда багтаа ялт авчирсан, даваа авчирсан. Энд яг харахад бас их юм аюултай. Тий, ер нь жоохон хөл өгөө болчихоо да гэмээр. Хэцүү юм бэлээ шүүхэд их хэцүү барилдаа энэ. Аймгийн Арслан Баасанжав сэлгээгээр орж ирсэн аймгийн Арслан Батбаярыг 4-р тойрогт давж багтаа маш хэрэгтэй давааг. Бэлгүүтийн оронд орж ирээд унжих шиг юм тийм ээ. Тий. Бэлгүүдээ Наранбаяр гэсэн хоёр бүхийг давхар Наранбаярыг гаавыгаар солигдсон санагдаж байна. Тэгээ энэ дээр л 4-дөр ордог нь арай хоцорчуул гэж зарим бүгдчтэй л хараад. Тий. Тэгэхээр яг нэг чашуулагчийн багш гэдэг юм уу? Үнэхээр хариуцлагатай байлдаан болохоор нэлээд хүлээцтэй хандсан байж магадгүй л дээ. Тийм л байгаа. Гэмтэл мөртлгөөсөн бол ер нь гаавыг арцах ч хийсэл гарах байсан байж байлдаан нөгөө тал руу эргэчих гэдэг юм уу тий. Гараа шууд сэдвтэй гараад барилдах юм байна л да тийм ээ. Тий. Бочлонтой юм ингээл хэлэх юм байна. За улсын өндөр цолонд хүрснээс хойш анх удаага хоорондоо онолт таарсан. Улсын Арслан Орхонбаяр улсын зан хүдэр булга нарын барилдаа. Энэ дээр л одоо улсын Арслан Орхонбаяр Арслангийн бас бэлтгэл ямар гоё гоё гэдэг нь харагдаж ах шиг. Орхонбаяр гэдэг хүн ямар хөө байгаа вэ гэдгээс 2 өдрийн зарлалаа шүү дээ. Ер нь энэ сарын явах цаанд бол сайн л зарлж байна. Тэгээд фэнүүд нь ер нь хаяагүй юм байгаа мó. Автомагнаг хаялаа, хангааг хаялаа, өдрүүлгыг хаялаа. логгрл зааныг энэ үлрэлт хаяаг баха. Төзөө зааныга хаялаа. Төзөө хаялаа. Өдрүүлэг заантай хийсэн барилдаан дээр яг энэ давааны өмнөх тэр хоёр товтлогон дээр өдрүүлэг заан дээр алсын сүвэ барьж алддаг хоёр суугдсан дайралтан дээр үлдсэн зэргийг харах юм бол Орхонбаяр Арслан ч ер нь хүлээцтэй, төвчээртэй
Ганган байлаа. Гарцаагүй явж илээ дээ. Өмнөд бэрэл на чи энэ дээр бас орхон баяр аснтаас нэлээд удаан барилдсан байгаад жан гар солрох цоцох юм орсон байх. Талбай арслан тэгээд илүүрхэд авч байна. За ингээд 3-2-аар Апоскайтл баг 4-р тойрогт илүүрхэж байгаа. За хүлгүү хамаг Монгол багуудын барилдаанд хамаг Монгол багаас улсын зам Батүлцийг хийлж эхний давааг хүртсэн. Улсын харцаг Наранбаатар шигшиж өргөөд улсын зам Серкийг давж байна. Ач холбогдлоос хамаарат нь 2 хос 4 багийн барилдаан дээр бол тийм хугацааны хувьд ялгаатай барилдаанууд нэлээд гарлаа. Улсын ёс өдөр ночин X саруул цэргийн арслан үлзий сайхнаар бага хасагдах шатанд шалгаруулсан чухал давааг авчирч байна. За яг мэдээж барилдааны өмнө нь бол одоо албан бусаар хасагдах шатанд хамаг Монгол баг шалгаруулсан бол за ингээд албан ёсоор Битэр ч гэсэн ер нь баг хүчээр үлдээчил яриа л л. Ер нь бол Апо од хоёрын барилдааныг тооцоолол тэрэн дэгвэл тэр нь үлдгэн тэрэн дэгвэл ингэхээр дээр дор яриа. Тэрнээс яг Үлгөө багч гэсэн бас хамаг Монголыг бол мултлах боломж мэдээж байсан. Гэхдээ форум сайтаа бэлтгэлтэй бол даштай анартай бадрахтай багштай бас Монголын л бас мундаг л багштай. Анх бас зургийг харж байхдаа бол бас нэлээд гоё тэнцүүхүү багт тэнцвэртэй баг байна уу жиг тарагдчих шүү. Үзүүргүү тийм ээ. Тэнцүү хооцол байсан да. Аймгийн арслан намнаас өрн баруун талдаа давуулж гуйдаад аймгийн арслан Батсуурийг давсан барилдаан харагдаж байна. За шууд үргэлжлүүлээд 5 дахь тойргийн барилдаанаа шууд хэдүүлээ харцгаая. За хамаг Монгол болон хүлээгөө багийн 5 дахь тойргийн барилдаан харагдаж байна. Цоггрэл, ганжуурын цоггрэл. МСС дээр бас л сайн марилцсан да. МСС ер нь ялсан юм шүү дээ. Шийдвэрлэх. Чухал 2-3 даваа авчихсан харагдчихсан. Тэр нь ч бас бүх болох гэж их л тэмцэж байгаа хүн тэгээд. Улсын зал авах байлгүй дээ манай цоггрэл. Сүүлийн 2 жилийн бэлтгэл бас сайн байны алтан цомд бас ингээ орж байгаа нас үрт нэг хэрэгтэй байгаа. Урамч болж байгаа нөгөө талаас. X саруул давж байна, Наранбаатар арцаг давж байна. Тэгээ энэ эдийн үргэлжилж байгаа хугацаа ер нь бас мэдээж нөгөө хоёр тэнцүүхэн багаад бол их хурдан л дуусаад байсан да. Сэрэг замаа нөгөө нэг бас нэг тойрогт нэг ер нь 2 даваа орчим аваад байсан. Тэгээд яг энэ өрдөн дээр нэг давлуу. Тий. 2 давсан тий. Тэгэхээр тойрог цоггрлыг дав. Ер нь бол нэг 2 даваа л аваад байсан шүү те. Бадрах харцаг байхдаа бас нэг 2 даваас аваад исэн. Тойргийн сүүлийн барилдаануудын нэгдсэн удаашруулалт харагдаж байна. 5 дахь тойргийн байдлаар ингээд 25 ярцаатай хамаг Монгол баг улирлын сүүлийн ялтаа ингээд авч байгаа. Ерөнхийдөө бол хүлээгөө багийн үед бол уламжлал ёсоор гэдэг шиг 5 даваагаа юм даа энэ сүүлийн барилдаандаа бас ингээд аваад улирлаа өндөрлөөс. Ер нь л одоо улиралд дандаа л 5-аас дээш одоо ер нь бол даваа авч чадахгүй л яваад байсан. Тэгээд түрүүнийхээ яриараа бас нэг эргээд талт шагаагаад ороход бас нэг талаас одоо Хэрээд компани хүлгүү багийг фэнүүд эхнээсээ сайн дэмжиж тийм тамирчтай бас нэг ёс зүйн хариуцлага үүрүүлчих хэмжээний олон фэнүүд үзээ байж исэн бол бас бүгчүүд маань юу юг бас ингэж хайж яваач үгүй ч. Тэгээд аль аль талдаа бас нэг тийм хүлээцтэй байх хэрэгтэй болов гэж би яг сая энэ онооны самбар харж байгаа тэгж бодлоо. Заавалч одоо байх барилдах үүрэгтэй л дээ. Гэтэ бас нэг талаас одоо заавал барилдах үүрэгтэй бас биш юм чинь тэгэл тамирчтай өөрөөсдийнх нь оролцоо зүйлийг хийх байх. За ингээд энэ өдрийн хамгийн сонирхолтой хамгийн чухал тойрог 5 дахь тойргийн байлдаа эхэлж байна. За 4 дахь тойргийн сүүлийн байдлаар 9-11 гэсэн хоёрхан давааны зөрүүтэй 5 дахь тойрог эхэлсэн. Орхон баярын 6 хангаа 4 биш юм биш үү? Би болохоор эсэргээр нь зарлаа яваа. Хоёрхан давааны 4 гэж байгаа боловч ерөөдөө бол одоо заавал 4 давжиж ирнэ ялт авах ийм нөхцөл хүрсэн юмсэн. Гараад тэр зүүн сугтагийнх гоё авцсан шүү те. Тэгэхээр өсөөл эхний барилдаанаар л шийдэгт үрдэн шийдэгдэх тийш их ойртцсан шүү те. Ингээд 12-9 болгож байгаа. Аврагчлаар хоёулаа нэг улсын харцаг салтаа авахд орхогийн хувьд бол ингэж зүүн талаас суугдаад залгаж харцагч байгаа л хоёр талаа мушгсан барилдаанууд их гардаг байсан. Тэгээд тэр зөвлөлтийнхээ үйлрэлт те. Өвлөнд гэж барилдаад. Тэрнээс бол орхон баярмаа сайхан дүүрээд ер нь бяр тамирч сайхан нэмэгдээд ирсэн. Тэгээд санаан зоргороо л хөдөлж ийлээ л те. Энэ хоёр чинь хадам хүргэн. За ингээ Амгаланбаатар аймгаас Батбаярын хамаатантай суулсан гэдэг. Бата ялтын давааг авчирсан. 13 залцсан. Усан хүргэн.
Улаанбаатарын хувьд бол эхний 2 тойрогт өвдөг шороцсныхаа ард дээрээс өөгүй сайхан 3 тойргийн барилтааныг хийж бага дараагийн шатанд хөтлөж оруулсан. Батбаяр арсан бол Увсан аймгийн гаралтай юм л Увсан аймгийн Малтсан сум юм да. Дархны орхон сум гэж. 2 тойргийн хаалтын барилгаанууд. За тэгээд авраг арслангийн барилдаан бас гараад их хурдан шийдэгдсэн учраас бөхчүүд бас нэлээд хардснаж байгаа. Дамгланбаатар хурцын барилдаанаас хойш гэрэл бүртлээ сэргийлсэн ч зорилгоор юм уу бас түргэн барилдаануудыг ерөөхдөө бол үрдэн тодорхой болцсон учраас Тэ ер нь спорт тийм шүү дээ. Тодорхой болцсон үеэр бол одоо бас гэж улаарах нь бас. Өрөөс хөтөр ночингийн барилдаанд Булган аймгийн хөтөр ночин Төмөн Дэмрэл. Өсгөл аймгийн Ариат улсын ночин Батчулуунаар давж 7 дугаар тойрог хаагдсан. хэрвээ ханга авраг яг тэгж эхний унаа давааны нөхцөл дээр унах нөхцөл үүсгэчихээгүй байсан бол од группийн маань бусад бөхчүүд бас нэлийн хичээж боломж байгаа учраас одоо аль болох нэг нэгээрээ даваагаа аваад л эцсийн мөчөртөл одоо тэмцээл гэж боломж болж байсан баг. Давгүй мөхөж зунахгүй зогсчл байсан баг. Тэгтэл багийн хоёр ахлагч бол ерөөсөө гараал одоо хурдтай барилдаан бол апу ахлагч Арслан маань л даваагаа авсан да. За их улсын Арслан Орхонбаяр хаалтын 7 дугаар тойрогт 5 гэсэн амжилттайгаар 7 дугаар тойргийн барилдааныг хааж байна. Ер нь бол ол ус сэлгээл муу ойролцол юм байна л да. Харахад бол хангаа авраг 4 үүргээ маш сайн биелүүлсэн. Өдөр болго төмөө 2 3 гэж. Ингээ энэ 3 ч 10 даваа босгоод гэж. Тэгэхээр цаана 3 давааг 3-1 даваа хатал. Ягаа сэлгээний л асуудал байна тий. Үндсэн 3 бол одоо үнэхээр бас хийх ёстой зүйл ерөнхийдөө нөгөө талаас гарааныхаа тавар зүтгэхэд бас гараа сайн байна л да. Бүгийн гараа тий. Ерөөсөө жигдхэн бүгд хоёр болсон очирхүү төгслийн 3 гаргасангүй шүү дээ. Гарахгүйгээр дуусгач. Тий. Очирхүү хурц ч юм бол ер нь бол бас тэгэл асаалттай танк л гэсэн үг шүү дээ. Тэгээ сүүлийн мөчд гарахад бол одоо мэдээж бас даваа авахын төлөө өөрийгөө дайчлах даваа авах боломжтой Арслан. За ингээд Орхонбаяр Арслангийн одоо 5 давсан одоо давааны түүрийг харуулж байна. Уламжлалсаар харцгаая. Сүүлийн 2 тойрогт ингээд 5 гэсэн үр дүнтэй гарч ирлээ. Яг мэдээж барилгааныхын дүрсийг сая харчихсан ч гэсэн ингээд нийлүүлээ багслаад харах юм бол бас ямар хүнд барилдаан хийсэн бэ гэдэг нь бас хинтээ ямар дарааллаар барилдсан бэ гэдэг нь илүү тодорхой харагдах. Эхний тойрогт аймгийн Арслан Наранбаярыг зүүн талдаа хавраад давсан. Зүүн давхар шуудганы байрал дээрээс толгой зөрүүлж халаад зүүн шуудгаа алдахдаа дээшгээ маш хурдан босгож суугдаж босч ирээд байгаа. Тэгээд өөрөө гар сайтаа учраас ер нь энэ хавраан дээр барьцаа их сайн татаад хум байдаг юм тий. Хумчхаж байгаа. Төмөө начинтаа бол ер нь эхний тойргоо гарсан эхний минутаас л маш өрсөлдөөнтэй тийм гараар тэмцэлтсэн барилдаан. Начи өөрөө бас гар чангатай өгн тий. Гарын үзүр барилдаантай л өг. Татах гад урагшаага алхахад л зөрж огцом толгой зөрүүлж халаад хоёр шуудганы барьцсан дээрээс хөндлөлдүүлж байгаа мэгийг үлцээлээ. Тэгээд бас том солтой бүх хүн ямар байх ёстой вэ? Ямар үүрэг хариуцлага үүрэх ёстой вэ? Тэр хариуцлагандаа бас яаж хурж барилдах ёстой вэ гэдгийг л Орхонбаяр Арслан энэ тойрогт харууллаа. Багийн манлайлагч ямар байх ёстой вэ гэдгийг л тий харуулсан. За 4-р тойрогт улсын зан хөдөр уулгыг давхар шуудган дээрээс хөндлөн дайрсан барилдаан харагдаж байна. Гарын үзүүр атгалт илүү тамиртай учраас ер нь бол яг шуудганы давхар барьцсан төрсэн үед бол ер нь хумхал юм байлээ. Тэгээ зай гаргахгүй юм л да. 2 гар юм өмдөгтэй тэгээд таталтай амир байгааз. Энэ мөргөө бол одоо ерөөсө хөдрүүлэг цаана ингэж унаж ирэхээр өөр хүнийх нь бүр тэсгэх хэрэгүүд ярьж байна. За тэгээд энэ үйлрлийн одоо наадмын бус барилдаануудын хамгийн оргил даваагч бас энэ даваагаар өөр юм болгосон байж магадгүй баха. Шийдвэрлэх 5 дугаар тойргийн оргил давааг улсын авраг хангааг давснаар байгуулж байна. Алтан цомын сүүлийн 2 тойрогт нийтдээ 10 тэг гэсэн амжилттай гарч ирлээ. Бас энэ 4 сарын сүүлийн 2-7 хоногт бид Алтан цомын хасагдах шатанд гайхалтай барилдаануудыг Орхонбаяр Арслангаас харах бах. Сүүлийн яг энэ барилдааныг харах юм бол ерөөсө гараад удахгүй ер нь дайчин барилдаад багтай шууд давуу талаа аваад ирэх гэсэн ийм зорилготоос гарсан байж магадгүй харагдаж байгаа. Тийм шийдэмгий шүү дээ тий. Магадгүй удах юм бол бас хэцүү шүү дээ. Тий. Чи одоо өмнө нь апу ялуул шигшээрөө ялагдвал молторно гэд пост ороод исэн чинь ийм Орхонбаяртай багч ялгдаж байх юм одоо ч одоо бүр даалуу үлүүтэй байсныг мэдсэнгүү гэдэг шиг. Тэгээ эх 7 хоногийн барилдаанууд ч гэсэн ер нь тэрний дараа 7 хоногийн барилдаанууд энэ төрөөс нэг айхтар хүмтэл яаж барилдах вэ гэдэг. Агууд бэлдэх баг. За тэгвэл ингээд одоо 7 дугаар тойргийн сүүлийн байдлаар хүснэгтийн байдлал хэрхэн яаж өөрчлөгдсөнийг хэдүүлээ
харцгаая. Тэгээ энэ жил би өчтөрийн барилдаан дээр өгчөөсэй гэж хүлээж. За ингээд удирдлагын төгсгөл MCC Energy 6 хожил 1 хожигдолтой нийт 101 даваатай удирдлагыг хүснэгтийг тэргүүлсэн. За Хатанд International 5 хожил 2 хожигдолтой 2 дугаар байна. Apo Skytel ингээд 5 хожил 2 хожигдолтой, Хамаг Монгол 5 хожил 2 хожигдолтой гээд 2 3 4 дугаар байранд ирэмдэж байгаа багуудын хожил хожигдолт тэнцүү. За ингээд онооны хувьд ч гэсэн Apo Skytel 108 оноотой даваагаараа бүх багуудыг бас тэргүүлж байгаа. За гэхдээ нэгнийхээ тойрцсон болохоор бас хоорондын хожлын зөв эхлээд бол хожил харангуйтай тий гарахгүй болсон гэсэн үг. За ингээд нэг адилхан тойрчих юм бол даваа тоолох тийм л юм байна. За нийт бүхчүүдийг даваагаараа бол Усын Аслан Батмагнаа 34 байлдаж 32 даваатай тэргүүлсэн. За энэ Орхонбаяр Аслан сүүлийн одоо 2 тойрогтой 10 даваад авснаар 31 байлдаж 28 гэсэн одоо даваатай 2 дугаар байранд орсон бол Усын зам хав гэрэл 32 байлдаж 27 даваатай байна. За энэ хүснэгтэн дээр хэдүүлээ ер нь жоохон анализ хийх үү. Ер нь MCC Energy бол одоо дараагийн шатанд Хамаг Монголтой Хатанд International Apo Skytel гэсэн тон сонирхолтой байдаг. Нэг шигшээ шат 4-төйгээ 2 жижиг тийм. Ямар хувь ялтааны дээр гарах бол Хатанд юу юм те нөгөө 13 12 2 ялтай уулц учраас даваа бол бага. Тийм бага харагдчих байна. Нэг байлдаанд яг 13 даваа. Тэгэхээр хоорондын зөрүүгээрээ дээр жигсаад байна тий. Түүнээс даваа цуглуулсан байдлаар бол арай өөр 6 мургааж жигсхаагүй шүү дээ. Тийм байна. Тэгээ хатандын үед бол яг бүрэг даваа гарсан ч гэсэн одоо сүүлийн төргийн байдлын дараа хэлжсэн. Манайх бол тэгж олон даваа авах гэж зориугүй. Зүгээр ялтаа аваад 13 даваа аваад явнаа л гэдэг ийм зорилготой байсан. Тэр чинь яг урилгын төгсгөл бас үр дүнгээ өгч штэ тий. Дахиад нэг 4 багч ер нь нэмэгдчихээр ч юм шиг сая өснөх дараа харагдаж байна. За ингээд хэсэг хугацаанд засаглаад үзэгчтэй эргээд студиудаа уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Оргилуун брэнд, оргилуун амьдрий. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нөмөр. За үзэгчтэй ингээд бүх өөрийн нэвтрүүлгийг үргэлжлэж байна. За одоо бид бүхэн Бям гарагт болсон Ховд аймгийн Буян сүмийн төг 100 жилийн барилдааны талаар үзэгчтэй мэдээлэл хүргэж байна. Ингээд 4 давааны таймыг эргээд харцгаая. Ховд аймгийн Буян сүмийн 100 жилийн өдрөөсөн хүчит зуур намбхийн барилдаанд Улсын авраг хангаа 4 даваанд аймгийн зам Түмэн насантай онолтоор Улсын зам Батүлзийн аймгийн зам Чадлууд, Улсын зам Лав гэрэл аймгийн Арслан Баяр Жовхлан, Улсын харцаг Лав Очор аймгийн Арслан Батцоож, Улсын харцаг Даш аймгийн Хурцарслан Амгланбаатар, Улсын харцаг Гамтлаг аймгийн Хурцарслан Мөнхбаатартай онолтоор Улсын начин Даваа Очор, Улсын начин Давчин Сэмбэ, Улсын начин Төвшин Төгс, Улсын начин Сосор Барамнар 4 давааны нуграанд онолтооржээ. За энэ барилдааны тухай ямар бодолтой вэ? Ялангуяа таны хувьд бас ер нь өнгөрсөн 3 барилдаанаас хамгийн илүү сонирхож шимтэж үзсэн барилдаа нь магадгүй энэ барилдаан байх гэж бодож байна. Тий, амралтын өдрийн таарсан барилдаа. Тэгээ бас нөгөө нутгийн маань одоо барилдаан гэж бас нэлээд тогтож үтсэн. Тэгээ бас нэг хангаа аваргын маань нутгийн барилдаан сонирхолтой сайхан болох бах. Олон томцолтой бүчүүд ирж бас барилдах нөхцөл хүлээлттэйс ер нь тэгээд эхнээсээ сайхан өрсөлдөөнтэй үзүүштэй барилдаан гараад гисэн. Тэгээ одоо аварга маань үнэхээр бас нутгийнхаа 100 жилийн хөгтөж энэ өдөр нэгэн давнаас л эхлээл сайхан барилдсан. Аваргаас ер нь төрүүлэх байхаа гэдэг юм хүлээлттэй л эхнээс нь үзээ суужсэн да. Тэгж олон хүн нэг тийм л бололтой бүх өөргөнд зорж очсон байх. Тэгэлгүй ховд 4 даваанд авраг хангаа аймгийн зам Түмэн насангаар хамгийн түрүүнд уучраа бөхөөд авсан бол Ховдын 2 хүчний барилдаанд Улсын зам Батүлзийн аймгийн зам Чадлуудыг хөмрөөд тахимдаж давсан. Чадлууд бас ер нь Баталзын зааны аманд нэлээд хэд удаа очиж байна шүү. Аймгийн Хурцарслан Амгланбаатар нутгийн улсын харцаг Даш харцагыг зүүн талдаа хавраад өөрийнх нь дархан ихээр давсан барилдаан харагдаж байна. Энэ хоёрын барилдааны харьцаа чинь бас хэд орчим байсан бэ? Ойр бөхөн байсан баг тий. Ер нь ойрхон харьцаа харагдчихсан. Амгаас даваад гарагддаг тий. Аймгийн Урц Бодрангуй Арслан Мөнхбаатар зүүн талдаа хавраад улсын харцаг гантуулгыг давж байна. Улсын начин Даваа Очор, улсын начин Давчин Сэмбэ нарын барилдаан
За 2 ахиж баруун талтаа мордсон. Олон удаан үргэлжилсэн барилдаа харагдаж байна. Энэ бордоо мордсон тий. Зөрөө мордчихдаг. Хүний хөл тэглээд дахиж барилдсан барилдаа байгаа. За тэгээд мэдээж 4 давааны энэ барилдааны бас 4 давааны хамгийн онцлог хонолт бол яхаа аргагүй улсын зан лав гэрэл аймгийн арслан баяр жохлол нарын барилдаан байсан. Улсын улсын начин төвшин төгс. Улсын начин сосор урмаар давж байгаа барилдаан харагдлаа. Орхоо нэг бүх зэрэг надмаар аваад ингэчих жилөө. Тэгсэн. Арай хурдтай сэвдэн тийм ээ. Бүр босгож ирж байгаа тонгордог. Төвшин төгсийн хувьд бол зайлаад 3 дээр аваад Сосруу начингаас нэлээд дээшээ барилдах бол маргааш нь сайн барилдсан. Тэгсэн. За 2 начны барилдаа дахиж барилдаад яг адилхан барил дээрээс дахиж мордсон. Заавал нэг мөрхээрээ. Илүү жинтэй мордсон баха баг. Тэгсэн. Начны энэ мордоо бас оруул тэгэл одоо бас олон хүнийг л олон томчуудыг л хойш нь савсан да. Өөрийнхөө нурууны өндөрт харуулад бас энэ их бие таацныхаа шахалтыг маш сайн номролт бас аатаа тийм. гүйцээдэг. Өглөө. За 4 давааны онцлог хонолт бидэнд харагдаж байна. Энэ дээр мөн огт чангараагүй шүү. Янз янзын хийгээд зөрөөд энэ төр явуулсан тэгээд. Тавгурлцаа бас энэ зөрж хонгодохгүй бас нэлээд тамир гаргаж зарилтлаа л да. Баруун гараар зүгээр дараад бас шуудыг нь халаа тавьулсан бол яах байсан бол гээд. Санаачлаг бол гэхдээ баяр жохлон бас илүү авч болчихно гэж бодсон баг тийм. Явж Ямар сүрэн цаа ингэж нэг гараар шуудагдаж ингэж урагшаага дамжиж явдаг байх шүү. Энэ ер нь удамшиж байгаа л мэх болов гэж хараад байгаа. Гой чангарахгүй юм шүү нэр юм ингээд. За тэгээд барилдааны төгс огцом ширвээд Тий. Лакрлээ. Мөрөн хурж өгөө гэсэн чинь өвдөг нь төрүүлж өгсөн байх тий. Гэтэ нэлийн бас удаан үзчихэж бас шийдэгдсэн. Энэ ч бас л байж л байгаа юм байл шүү. За ингээд 5-ын давааны залуу орцыг 2 дараалал харах. Тэгээ хангаа байгуул улсын начин даваа очрыг хамаалсан. За улсын зам Батүлзээ лаа очрыг за улсын начин төвшин төгс аймгийн арслан Мөнхбаатартай аймгийн арслан Амгаланбаатар аймгийн арслан Баяр Жавхланаар 5-ын даваанд хоорондоо тунсан. Улсын баяр наадын төгсгөл ус юм байж болно тий. болно. 4-ын давааны төгсгөлч бас ер нь 502 бөхөөрөлтөл ийм байж ч болохоор дүр зураг байгаа. Төсөрхүүд өгтэй яг аман өөр ч юм уу тий. Тийм байж болно шүү. Ирсэн нь бол адилхан байх магадлал маш өндөртэй гэж. Эсвэл нэг ямар нэгэн цоож идэх нэртэй ч юм байж юм уу тий. Төмөр цоож юм уу. Тийм шүү. Тэгж болно шүү. 5-ын даваанд улсын аврах хангаа улсын начин даваа очрыг амлаад даваа очрын начин огцом давуулаад сурагшаага зүтгэн зөрж мэдрээс цацаад гаргасан. Сэжэд. Хангаа аврыг бас маш олон давааны ялагдлагууд цувралтай явж байхад буян тухайд давааных амжилтыг тасалж байсан даваа очрын начин. Энэ удаа нутгийн хүндэтгэлийн барилдаан 5-ын даваанд түнд өвдөг шородж байна. Даваа очрын начингийн мордооны гүйцэтгэл энэ гүйцэтгэлээр нэлийн дээгүүр орох багт. Нэг оруул бас нэлийн. Тийм нурууны өндөртөө хэрвээ харьцуулж бас нөгөө мэхийг биеийн онцлогтой харьцуулж дүгнэх юм бол даваа очрын начин бүр тасархай дүгнэ хувьтай гарч ирэх баха. Илүү өндөр хүмүүс мордох гээд байдаг тий. Тий. Ийм битээ мөртлөө мордоол найдвартай орооддаг. Алдар спорт орооны 2 аймгийн арслангийн барилдаан 5 аймгийн Арьят аймгийн арслан Баяр Жавхлан аймгийн хурц арслан Амгаланбаатарыг баруун талдаа хавраад мөхийг үзсэн барилдаан харагдаж байна. Энэ өдөр ер нь тэр ерөнхийлөгчийн сум дээр бас нэг гоё тийм өөртөө ихтэй барилдаад исэн шигээл барилдаж харагдчихсэн шүү. Баяр Жавхлан Амгаланбаатар гэсэн залуучууд ер нь нэг төрүүлчихгээл бодоод ирэх юм бол тэр өдрөө нэлээд дэшээ барилдчихаар шахаад байгаа юм тий. Төрүүлч гээл биш. Төрүүлсэн ч бас. Орц Удирдгуу арслан Эктрим Мөнхбаатар улсын начин төвшин төгсийг зүүн талдаа мордоод давж байна. Ер нь тэгээд заалны барилдаанд нэг үйлрэлд удаа дараа ингээд төрөө зүрүү гарч ирээд байгаа хүн бол улсын бүр ер нь төрөө зүрүүл хүн байт юм дөө. Дархаа авраг Батцуур, Санжаадан Баавраг гэл. Оюун бол Пүрвдог гэлөө. Төрөл юм дураараа байд шүү дээ. Тэгэл Жавхаа амгаа энэ гарах чи ер нь тийм л төвшөө үзүүлээд. Бас олон барилдаж байгаа хоёрынтэй. Улсын баяр нааданд хүртэл барилдажсэн хоёр өөх. Бэтэр бол Батүлзээ нэг төрүүлнэ гэж таамаг дэвшүүлээд байгаа тийм. Ийм сайхан болцсон байгаа. Энэ алтан сум зөрөх бол төрүүлэх байх л гэдэг. Энэ 4 сарын сүүлээр их олон барилдаантай юм билээ. Нэгд нь энэ цэнхэр зүдэгтэй юм ерөн зогсож иж магадгүй шүү. Сайхан ч болсон байлээ дээ. Одоо эргээ сайхан жигдрээд тэрчлээ бэлтгэлж жигдрээд сөргөөгөө их айтайхан энэ дүүрээд гоё болцаагтаад. За ингээд үргэлжлүүлээ 6-гийн давааны барилдааны хэдүүлээ харцгаая. 6-гийн даваанд 3 бүхээс улсын аврах хангаа аймгийн хурц Батрангуй арслан Мөнхбаатарыг амлаж улсын зам Батүлзээ аймгийн арслан Баяр Жавхланаар
тунаж хоорондоо тунаж байна. Гааврыг авах амт ч ойлгомжтой харин барилдааны гүйцэтгэл бас ер нь өрнөл дээр нэлээд өөр хүлээлттэй байсан болов фэнүүдийн хувьд. Дамаа бүр ховдын хоёрынхоо бас гайхалтай үзүр зургийн нэг тулааныг бас харахыг хүсч байсан фэнүүд олон байсан баг. Хоёр харцаг гэж нэрлэгдгээс эхлээ саяхны хүртэл явсан дуэлийг. Тий. Дахиад одоо 30 хэд ярилцсан бэ тийм. Тэг хөдөө орнот тэгээд нөлөөлөх нь 31 болсон байсан шүү дээ. Тийм баг. Би ч орой ярилцсан бах уу. Хангаа аврагаараа олон хайсан байдаг. Тий. Тий. Өөрийн дарах хөлт юмхээр хангаа авраг хурц удран борслон Мөнхбаатарыг давж тэргүүн барь булацалтгаар шалгаран үлдсэн барилдаан харагдаж байна. Аврагын хувьд бол энэ 100 наадмын дээгүүр даваанд ямар хуу бэлтгэлтэй орж ирэх вэ гэдэг нь бидэнд энэ хаврын барилдаануудаас нь харагдаад л байгаа. Тэгээд өдрөөс өдөрт улам гоё өөсөйгөө цэгцрээд байгаа. Тий, өдөр налтан цомд тэгж сүрхий бас ачаалж барилдчаад энэ өдөр бол ингээл төрөө зүрлөө төвгүй л гараад ирчих. Баруун хөлөн дээр зүүн мордоотой. Бас гоё хөлбөр шүү. Аврагын. Амьд Арслан Баяр Жохлон улсын зам Батүлзийг гар гаргаж давуулсан барьцсан дээрээс далавчилж татаад дөрвөллүүлээд бэртэх гээд бас бэртэ дийлэхгүй л хэлээ л дээ зааныг тий. Заан ямар гэртэй хүн бэ? Ийм л тамиртай байгаа. Зааны гар бас ямар энэ өста байдгаа шахна гэдэгтэй л энэ дээр Баяр Жохлон. Энэ тэнцвэртэй мэдэрч байгаа ч гэсэн заан бас бэлтгэл бол үнэхээр гоё болсон байгаа. Данд харагдаад. Ер нь сайхан тамиртай байлаа л дээ Батүлзийн зааны. Тэгээс Баяр Жохлон шиг ийм хүн дээр ирсэн бас тэгж дарахад бас бэлтгэл таараа байгаа юм бол унцлах. Жохогийн хувьд бол яг ингэж эвгүй далавчилж татдаг. Тэгээд яг эндээсээ далавчлаад гараа дээш нь огцсон хөөргөж татахт нь зөрүүлж далавчлаад ард нь гарчихсан. За тэгээ хавраатай ширвэд дөрвөллүүлээд сэн шуудаг төрсэн барилдаан харагдаж байна. Батүлзийн зааныг бас яг эндээс дээш нь татах юм бол огцсон өндийгөө хурдтай босоод ирдэг учраас ер нь маш сайн дарж ихийг үүсэлээ. Дээш нь татчих үед хэлгээд бас эвгүй айгаал байжлаа. Батүлзийн заан бол ер нь огцсон эргээл гараад ирдэг. За ингээд шууд залгуулаад Ховд аймгийн Буянт сумын түүх 100 жилийн хойд зориулсан 30-104 бүхийн барилдааны тэргүүн байрны төлөөх барилдааныг харцгаая. Хоорондоо 11 насны зөрүүтэй Ховд аймгийн 2 хүүхэдтэй хоорондоо барилдаж байна. Нөрөний ордор баруун дохоод олон ч унсандаа тэгээд энэ үлрэл дөрөв дээр тараал унаад байсан. Сумын барилдаа хайсан дээ. Техникүүд бас нэг мордоод нэг аваа явцсан байдаг баг. Тэгээ начин байх та нэг яцсан баг. Тийм. Ам ярслан болцсон байсан юм уу? Ямар ч гэсэн нилийн бас амраа хойшоо хурж байгаа л. 100 гаруй шуудаг тавиулаад. Энэ бол манай эфирийн хариулагч Содогийн бэлдсэн промо байна. Энэ бол их гоё харагддаг. За тэгээд энд гоё зөрүүлж хутгаж хамгаар дээр бас харагдчих тий. Урд өдөр тогтоогоод амгаа бол хөмрөөд явсан тий. Барь Жохлон бол хутгаа болгоод. Баруун талд нэр нь баруун талтай хүн бол мордоход их хүндрэлтэй юм байна л дээ. За тэгээд энд баруун давуулж тохоод араас нь зөв үлбэр өшөглөөд явж байгаа гүн. Амгааг нэг онцгой ер нь энэ Баяр Жохлон жалгаагүй. Хоёлаа вертаас гад ингээд гоё мэдрэж нөгөө хүний хөдөлгөөнүүдийг гоё уншиж мэдрээд тэр цэма Баяр Жохлон бол бүр илүү одоо мэдэрч судлаад Ингээд Баяр Жохлонгийн хувьд бол Улс аймгийн алдартай бүхийн барилдаанд анх удаага бас төрүүлж байгаа. 3 дахь удаага үзүүртөнд шалгарсан гэдэг амжилттай байлцсан. Бас л өөрийнх нь хувьд бол нэлээд том уран мөнгөөр ийм барилдаан боллоо. За ингэхдээ бүр хангаа аваргаар бас давж төрүүлж байгаа нэг сайшаалтай байсан болов уу гэж бодож байна. Түүхэнд нэг ийм гоё түүхэн ойн барилдаан гэл иймэрхүү юм дээрээс нь хоорондоо нэг бамбраа дамжуулсан юм шиг тийм одоо тохиолдлуудыг олон харагдаад тэлтэй Монгол бүхтэр. Тэгээ бас л яг нэг 10 жилийн дараа ингээ харахад ер нь за хангаа аваргаас ингээд энэ улсын султны том одоо ховдын толгой бүх гэсэн бамбрыг нь бараг шилжүүлээд авсан юм байна гэж барилдаан дээр шүү дээ. Би нөгөө яг энэ барилдааныг аав гахыгаа очиж үзүүлсэн. Тэгээд нөгөө ах юм маань ярьж байгаа юм юу вэ гэхээр ингээд залуу арсан маань бол аврахтаа сайхан шудраг барилдаад ховдын мөчүүд бас ямар сайхан шудраг барилдаг вэ гэдгийг авраг залуу арсан хоёр маань харуулад залуу арсан төрүүлж байгаад бүр илүү юм багталтай санагдлаа гэж ярьж илээ. Тэгээд гэртээ очиж гэсэн тэрийг их сэтгэл өндөр хүмүүс туулцж ярьж байгаа. Олон хүн ч бас тэгэж харсан байх тий. Энэ бол ховдын мөчүүд үнэхээр шудраг барилдах юм аа нутгийн байлдаанд босон ч гэсэн
нэгэндээ найраа байдгүй гэж. За энэ өдөр гайхалтай түрүү хүрсэн аймгийн Арслан Баяр Жавхлангийнхаа нийт барилдааны хайлайт тойм дүрсийг хамтдаа харцгаая. Нэгэн даваанд аймгийн Арслан Баяр Жавхлан Төв аймгийн Ариат аймгийн Арслан Баярбаатартай онолт тарж барилдсан. Баярбаатарын зүүн талдаа суугдаж хөнтрөөд давсан барилдаан харагдаж байна. Жохогийн хувьд бол маш олон давуу тал байгаа л да. Мэдээж одоо нуруулаг одоо эцэгхээс авч төрсэн сайхан бие биелдраас гадна хоёр талаараа барилддаг. За тэгээд мэдрэмжтэй удам гэн гэх олон давуу талтай залуу. 20 даваанд Булган аймгийн Ариат аймгийн Хурц Арслан очирхуг сугдаж толгойг нь ургалаад урагш нь мушгаад давсан барилдаа харагдаж байна. Цомоорч ус уран байсан шүү тий. Тий. Бас мундаг өндөр монтриг хоёр талдаа зөрүүлж өхөлтөө бол буцааж өхөлтсөн үнийг гаргаж хавраад л ер нь тэр өдөр янз янз нийлмэх хийж байгаа харагдчихсан. 3 даваанд аймгийн Арслан Ганжуурын цог гэрлийг давсан барилдаан бидэнд харагдаж байна. За 4 даваанд бол Монгол улсын говь тамирчин лав гэрлийг баруун талдаа ажиллаж зүтгэсээр байгаа давсан. Хаваач уг нь л өөрөө л хийж явж идэг юм тэгээд. Өөдөөс нь явдаг хүнтэй барилдаад. Явахааргүй хүн явж барилдаад. Олон барьцсан дээрээс өөрийнхөө аль барьцсан дээр давуу талтай бай, тэр барьцсан дээрээ бас яаж ажиллах вэ гэдгээ ер нь маш сайн мэдж байна удаа. Ингээд харахад бол ер нь жудогийн цагаан кимонтой л барилдж байгаа юм шиг л дүр зураг байгаас баруун давуулаад хөмрөөл зүтгээд Барьцанд бас их сайн юм аа та тийм ээ. тий. Сүүлд бол өөрөө барьцтай үлдээ тэрийг ашиглаад Төвчээртэй гэдэг ер нь олон давуу тал байгаа. Улаанбаатарыг баруун талдаа авирсан барилдаан харагдаж байна. Үндсэн тал нь бол баруун талтай гэж байгаа. Тэгээд зарим мехийг бол ер нь зүүн талдаа ч сайн хийдэг. Зүүн хутгадаг, зүүн бас одоо гогдож өхөлддөг. Өдрийн барилдаанууд бол голцоо баруун талдаа ажилласан ажиллагаанууд. Хэдэн жилийн өмнө би нэг өсгөрөөдөө харцсан л лайв бичлэг дээр ярьжсэн яриаг сандгийн. Одоо таны шав Баяр Жавхлан ер нь ямар цолтой болох вэ гэсэн. Багадаа заан болно доо гэл хэлжсэн яриа л энэ өдрөөс тод харагдчихлаа. Болох юм байна л гэдэг бодол төрж илээ. Ер нь бас алтан цом маань өөрөө бас нэг хавар мавар болохоор ч юм уу бас нэг ганц нэг хүн оруулдаг нэмдэг юм уу гэж нэг арцаг бас нэг санал хэлж байгаа байсан. Гэхдээ бас бодож үзмээрээ санал юм шиг байна. Одоо жишээ нь энд ийм сайн байгаа хүнийг нэг солилцооны цонх маягийн нээгээд таачвал одоо нөгөө хүлээгөө баг маг авчих юм билүү те. Тэгвэл одоо тэгээ хүлээгөө баг жишээ нэг 2 хүн авах хэрэгтэйсэн бол бүр илүү сонирхолтой тий. Тийм нэг солилцооны цонх маягийн зүйл бас байвал бас байж болохоор ч юм уу. Ягаад тэгэхээр чинь намар нөө бэртлээсээ орж ирж байгаа хүн байдаг. Тэр хүнээ бол заавал чансаалахгүйгээр тийм ээ. Нөгөө сонголтоор авдаг. Явцад нөгөө нэг тухайн багаас чинь зарим хүн бас бэртээд одоо жишээ нь хотгийн цогт төрлөх чинь баг улирлын турш барилдаг сая гарч ирж байна тийм ээ. Ийм нөхцлүүдэд жишээ нь одоо яг яах ёстой вэ гэдэг. Одоо бол бас ганц нэг тийм журмын юм байвал баймаар л юм шиг. Энэ хүн хэрвээ хүлээгүүд ороод сүүлийн хэдэн тойрог барилдсан бол бас нэлээд даваад ирэхээр харагдаж байна. Мэдээж энэ бол яг энэ удаагийн зохицуулч байж болох л одоо санал шүү дээ тий. Энэ хүн ч одоо чансаа бас нэг 65 6-аар хасагдсан юм билээ л дээ. Тэгэхээр ч бас нэг тэрийг бас бодолцмоор л. Жижиг баасан жав Баяр Жавхлан гээл. Тий. Авар одоо төвлөрөөд идэг. Гоё формтойгоо Арслан. Тэгээ дараагийн үеигт илүү бас одоо зохион байгуулагч нар тий одоо санал аваад сонсоод мэдээж шинжилээд орж ирэх нь бол гарцааг байх. За ингээд үзэгчтэй шууд амжилттай ерөнхий ивент тэтгэгчээр хамтдаа бүтээн Rio Tinto үргэлж өгдөг Апу компани, ирээдүйн технологиор холбоотой Mobicom, за нөмөр таны санхүүгийн нөмөр, за мөн хамтран ажиллагчаар Хүчирхэг Монголын хөгжлийн хурц шунглаа компани, Оргилуун брэнд Оргилуун амьдрий, өв тээсэн өрөмтгс их нүүдэл, өрхийн үйлчлэгний шинэ эхлэл Mobihome, Mompay хэлбэр байлаа. Тос тослогооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas хамтран ажиллаж байна. Үзэгчтэй ингээд хэсэг хугацаанд завсарлаад иргэд студид үзье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Хамтдаа бүтээн Rio Tinto. Оргилуун брэнд Оргилуун амьдрий. Шунхлаа компани Хүчирхэг Монголын хөгжлийн хурц. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нөмөр. Хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бүхэн өрөө нэвтрүүлгийн 2 дугаар хагас үргэлжлэн явж байна. Бид Нямгарагт болсон Монгол Улсын авраг Гунажав Эрхэнбаяр аврагын нэрэмжит хүчит 108 бүхийн барилдааны тойм дүрс рүү хамтдаа шилжцгээе. Эрхэнбаяр аврагын нэрэмжит барилдаан 4 даваанд Улсын дархан авраг Батсуур
Өөрийн шав аймгийн арслан цагаан банттай онолтой харсан. Улсын арслан Орхонбаяр аймгийн арслан Цэрэнтэй улсын зам Жаргал баяр аймгийн арслан Нанди Эрдэнэтэй улсын зам Батүлзийн аймгийн арслан Дорж Боломтой улсын арцаг Даш аймгийн арслан Базар Садтай улсын начин Даваа Очор аймгийн арслан Наранбаяртай улсын начин Сандагдорж аймгийн Хурцарслан Мөнхбаатартай онолтой харж улсын начин Хамглан улсын начин Сосор урам гэсэн начингууд 4 давааны нуграанд онолтой харлаа. За Орхонбаяр Орслонгийн хувьд бол Нямгарагт Бямгаргийн Ховд аймгийн буянт сумын барилдааныг өнжөөд Нямгарагт нутгийн аварга Эрхэнбаяр аваргын нэрмжит барилдаанд гарч ирсэн бол нэгэн цаг үед бас Монгол бүхий өргөнд Монгол бүхийн дивижэнд хамтдаа барилдаж явсан Монгол улсын дархан аварга Намсраж Увын Батсуур Монгол улсын аваргууд Сквадрын Мөнхбат Чимдэр эзэнгийн Санжаадан аваргууд Эрхэнбаяр аваргад бас хүндэтгэл үзүүлээд их гоё дүр зураг харагдаж байлаа. Бүрэн төгс аваргаас ирсэн юмсан. 4 давааны хамгийн ихэнд аймгийн Хурцарслан Мөнхбаатар улсын начин Сандагдоржийг зүүн талдаа хавраад давж байна. За энэ зүү хавраа бол тэгээд 7-1 зайтай улсын зан Сүхбат улсын начин Сандагдорж тэргүүтэй бүгчүүдийг давж байгаа хавраа байна. Дундгов аймгийн Эрдэнэтлээ сумын харьяат улсын харцаг Даш Ховд аймгийн харьяат аймгийн Арслан Базар Садар 4 давж байна. Нэг хамгаалалтай. Урд өдрөн төгстэй. Булганы 2 начинтай яг төгсгөл дээр нугуурт хараад. Нэгэнд нунаад нэгэнд авч байна. Тэгшөө начингууд те. Тийм байна. Мазарсалд гарч байна. Нанди Эрдэнэ хоёрыг хөнгөн байсан тэгээд. Нанди Эрдэнэ нарслан 3 даванд бас мундаг барилцсан шүү. Тэгсэн. Тест Ер нь 1-2 их хурдан байсан. За улсын зам Батүлзээ. Хичээл зааж л дээ. Зааны нөгөө бэлтгэл гоё бол одоо бас энэ барилдаанаас л харагдан да. Борлуулан 3 дээр аймгийн Арслан Баасан Жавыг даваад 4 дээр Баталцын зам. 2 аймгийн арсланы барилдаа мөн сонирхолтой болсон тий. Тэр галтай гоё барилдаа болсон. 2 дээр Амгаланбаатарыг Жаргал баяр л да. Цаатун их сайн байсан. Тэгээд Жаргал баяр гэдэг хүний Монгол өхийг ойлгосон. Юу бол айхтарч дээ. Баруун хавраад. 15 см гэдийхэд л дээш хараад хэвтэж байна да. За Даваа Очор дараалал 2 өдөр. За энэ удаа Наранбаяр урд өдөр хангаа аврах. Бид начин бас бэлтгэл сайхан байгаа шүү. Энэ жилийн форум бол. Барилдаа алгасахгүй сайн барилдаж байна л да Даваа Очор чинь. Наранбаяр 8 төлдөж байна. 4 давааны төгсгөлд улсын арслан Орхонбаяр аймгийн арслан Цэрэн нар үлдсэн. Орхонбаяр арслан толгойдоо талаа сууж мордоод давсан барилдаа. Мар хашч мордоо зөв авираа хоёроор л ирэхэд байгаа. 4 даваанаас эхлээл ингээл хүнд барилдаа ингээл эхэлж байгаа юм л да. Цэрэнгийн хувьд бол ер нь Орхонбаяр арслантай бас тун тэмцэлтэй сайн барилдааныг Цэрэн 3 доонд төрөв таваад унцдаг байна. тий. Зянга цэцтийн шийдвэрээр улсын арслан Орхонбаяр 4 давж 5 даваанд улсын дархан аварга Намсраж Увын Батсуур аймгийн арслан Наранбаярыг амлаж улсын арслан Орхонбаяр улсын начин Сосор урмыг амлаад 3 бүхөөс улсын зан Жаргал баяр аймгийн Хурцудран арслан Мөнхбаатарыг амлаж улсын зан Батүлзийн улсын харцаг Дашнар хоорондоо дахин нэг удаа тунж барилд харуулсан. Ойр бүхэн тунж барилдаад улсын зан Батүлзийн улсын харцаг Дашиг даваад байсан удаатай. Ямар нэгэн байдлаар Эрхэнбаяр аваргатай тийм холбоотой бүгчүүд их олон шүгүрч үлдсэн. Батүлзийн шавын Мөнхбаатар нэг багштай Жаргал баяр Орхонбаяр нутаг гэж явдаг. Батцуур аварга өөртөө хэдэд барилдсан. Наранбаяр нэг сум. Төлцөө даширын барилдаа хурдан барилдаа болсон. Баруун талдаа суудаж хөнтрөөд улсын зам Батүлзийн улсын харцаг Дашиг давсан. За энэ бас их сонирхолтой байл та. Аварга амар ахвалцсан бааттай хүн бай гэдэг нь л харагдаж байна да. Хурд ч гэсэн бас сайн байна штэ тий. Мултрахсан боловч мултраж амжихгүй баригдаад. Магадгүй Зогтоотор Батманы дээр сая энэ орнд зогтсон бол гараад ирэх. Хойлоо дээрээс ард орчдөг лөө. Улсын дархан аварга Батсуур ахин нэг удаа Монгол бүхий өргөндөө шүгүрсэн барилдаан харагдаж байна. За улсын арслан Орхонбаяр уламжлалсаар 100 давхар шодог нэрээс хүндэлтүүлж мөргөөд улсын начин Сосор урмыг давсан барилдаан байна. Эцсийн дүндэл 100 давхар шуудагны барьцсан дээр очиод ер нь олон хүн л Орхонбаяр арслантай барилдаад нурж байна л да.
Зэмжигнийхэн байрлал товтлогоонуудыг хамгаалж байгаа л ихний баруун дан золгоог өнгөрөөгөөд 100 давхар дээр. Чүү амиад исчүүтэл 100 давхар дээр очихвол очихоор юм шийдэж байна. Наглаад байгаа. Тэгэл алтан цоож бүгдийг л хаялаа шүү. Алтан цоож, ханга, хөдөр уулга, бат үлзий, Магнагайц. магна. Ерхийлэгчийн цом дээр баяр жахлангайс. Тий. Лавгүрэл зан нэг л даваагүй байх шиг байна. 62 зан аймгийн хурцудран гарцлал Мөнхбаатрыг огшид суугдахт нь зөрүүлж шагаж татаад тавсан байралтаа харагдаж байна. Энэс хэмээ өвөрмөц татаа юм а тий. Ингээд квартер татах гад уршаа. Тий. Мөнхбаатар Орслангийн дахимдаа суугдахдаа өөрөө дээшээ баг зэрэг олж өндийгөөд Тийм байна. татсан хөл орох цай гарч нэгийг үзсэн. 62 замс гарандаа ер нь ямар гар сарвундаа ямар тамиртай вэ гэдэг нь л сая бидэнд харагдаж байна. За ингээд 6-гийн даваа хэдүүлээ хүлээж авч үзье. 6-гийн давааны амын талаар та хэдээс ер нь ямар хаваадалтай. Энэ бас сонирхолтой ам авсан шүү дээ дарах авраг. Урган амч тэгээ бас яаж авч мэднэ л дээ. Бас гоё явна. Тэр жил хангааг авчижл бас тийм заагаар. Наад дунд ч гэсэн одоо онцгой. Яг дагууч амуучлууд нь. Наадмаар бол авраг ус гэж өрмөснэг авдаг л дээ. Яг л авдаг юм араа. Сая бол тэгээ нэг жаргал хоёрыг авч барил да. Тийм. Наадмаар нөгөө хүмүүсийн хүлээлтээс арай өөр гэдэг нөгөө 5-ын даваа нэг чинь найраа явуулах нөхцөлийг тасч авч ийн гэдэг ийм нэг өнцгөөс хүмүүс ярьдаг те бүх сонирхчид. Жишээ нь одоо өөр хүнийг амлах гэсэн том цолтой одоо жоохон барилдах нь багсч байгаа хүнийг аваад тэр хүнд амах боломжийг авахгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү ам бас авчихсан тал басараа утгасан. 2-3 удаа бас ам авсан. Наабах бол адилтгахтаа яг хангаа аврагыг саршины барилдаан дээр авсантай адилтгаж дүгнсэн шүү дээ. Юм даалгаж ажиллаа. Тэгээд аль ч утгаараа гойларгадна л та тий. Аваад хайсан ч аваад уулсан ч тэгэл орхон баярт унсан юм ч л гэдэг тий. Нэг хэсэг хангаа аврагаас ам бас гоё хүмүүсийн авчаасаа гэсэн хүмүүсийг аваад нэг зоргог энэ төр аваад нэг барилтаа л байсан тий. Тэр яг наадмын өмнөхөн бас нэг байлдаад үзчихье гэж бодоол тий. Тий. Өнгөрсөн 8 сараас хойш баг хоорондоо барилдааг байхаа. Тооцоо айхтралтай. Улсын зам Батүлзий улсын зам жаргал баяртайгаа. Сошиалор их яваад байгаа зураг маань энэ. Тий. Зүйлдээ хурмын зураг болцсон ч яг зүйл өгшөг байсан. Заан өөрөө бас Хоригч шуур айлхах зураг байх л байна. Нэг жил улсын зам хүрчээсэн бөхчүүдийн барилдаанд улсын зам Батүлзий ахин нэг удаад авч 2 зам хоёулаас сошиалд идэвхтэй. Тий. Нэг нь бол одоо бүр контент үйлдвэрлэгчлэл болчиход шүү дээ. Бас орчин үеэд дагаад арай Хандлт сайтай хүмүүс л дээ. Имийг зүгээр хүлээж авдаг тий. За ингээд Батүлзий зооны хувьд 2 өдөр дараалж уул бүхий өргөндөө шөвгрөөд ням гарагт бол бүр тэргүүн байр булаацалтгаар шалгаран үлдэж байгаа нь харагдаж байна. Тэр бөхчүүдийн одоо жишээ нь сошиалд идэвхтэй болж байгаа нь үлэгчдэг илүү ойр болж байгаа юм шиг бас тийм сэтгэлийг төрүүлдэг шиг байна. Жишээ нь алтан цоож арсан бол зарим хүмүүсийн бичсэн комментэнд доор нь хариулж ах шинэж байдаг. Үзэгчд бол дуртай байдаг гэсэн юм уу? Тий. За нэг бол зүг авираа. Тэгтээ их л олон хийлээд дээ. Тэгээд Арслан бас олон жил барилдаж байгаа ашир наадман дээр бас нэг өөр хөлбөрөд бодож байдаг байлгүй дээ. Яг энэ хөлбөр бол бас яадаг юм байгаа юм те. Давхар ерөнхийдөө туршлага судалж штэ тий. Энэ хөлбөр бол өмнө хийдэг л байсан. Хавраны л арай өөр хөлбөр юм да тий. Одоо гарын таталт нэмэгдээд ирэхээр л бүр даацтай болоод түн болгон дээр л нэг асуудал хураад байна. За ингээд үзүү төрөний хоёр бүх харагдж байна. Цаан баг үзүр түрүүнд энэ үлрэл анх удаа байсан уу юу? Шүүхтэл байгаа. Шүүхтэл үлдчихсэн баг. Тэр энэ удаа хөдөөд чинь 2-3 төрүүлсэн байдаг юм шүү дээ ер нь л. Тий. Зүүн тэгш барьцсан түрээд сугцсан барьцсан дээрээс шуудгийнхны барьцыг халаад зүүн хавиран дээрээс нь сугцсан барьцаа өргөөд зүүн талтай хавирч мэхийг үзээж байна. Тэгэл хүч авсан байл да. Энэ юмнууд заан бас нэлийн яасан шүү дээ. Тий шуудгаас бас нэлийн дайрсан. Золгож эхэлсэн эхний золгоноос л шууд довтлохын шилжээд маш олон дайралт хийгээд тэгш барьц хүртэлтэй хайрлаа шүү дээ. Ерөнхийдөө Батүлзийтэй хүүхэд байгаасаа барилж байгаа нарт бол нэг жаахан тийм өндөрдөх маягтай гэх юм уу тий. Тэгж барилдаад байдаг. Сая ч бас тэгж л харагдаж. Тэгж хамгаалаад тогтоодл хэлтэй тий. Тэгж харагдаж ирлээ шүү ер нь л. Нэг сэлэнгэд улсын начин цолтоод авсан барилдаанаас эхлээл улсын наадмын барилдаа өдрөл ер нь нэг жаахан.
тэгж харагдаад байдаг. Энэ барилдаан бол яг л улсын баяр наадмын тэр 8 давааны барилдаантай их адилхан өрнөлттэй барилдаан байлаа. Батүлзээ зам бол ер нь л их сайхан формтой байгаа гэдгийг харуулж шийдвэр шийдчихээр олон товтлогоонуудыг хийгээд болсонгүй. За бас хашир заамч гэсэн бодож байгаа зүйл байгаа бах. Яг адилхан зүүн талдаа хавираад нэлээд зүтгэсэн. Тий. Барилдааны оргил хэсэг бидэнд харагдаж байна. Шийдвэрлэх барьц маань өөрөө тэгш барьцуулсан учраас тэр зүүн тэгш дээрээс л орхоо явцдаж авдаг. Тэр дээрээс сайн барилтгэлэр нь. Тий. Бэлтгэл сайн хийж байгаа юм байна да. Хоорондоо 2 хоногийн зайтай ховд нутгийн 2 шилдэг хүчтэн улсын авраг ханга улсын зам Батүлзийн нарыг давхтаа бас ер нь чухал шийдвэрлэх даваануудыг өөртөө болон багтаа авчирлаа. Орхон баяр алсан бол нөгөө их залуудаа ингээд том цол авсан учраас энэ эд байгаа мондгуудтаас нэлээд эртнээс эдэд барилдаад ер нь дээр энтэй барилдаас сурцсан. Хоорондын барилдааны тоос нэлээд том таарагчлаа шүү. 9 тий 6 3 өдөр гэл тий. Энэ барилдаан ч гэсэн өөрөө одоо Эрхэн баяр аваргын нэмжит барилдаан гэдэг утгаараа ер нь улсын цолтой 20 бүх барилдсан. Чансаа бол бас ер нь нэлээд өндөр тооцогдгоо. Дархан аварга барилдсан улсын Арслан Орхон баяр гэдэг их одоо сонирхолтой барилдаан бол болсон байгаа. Тэгээ авах маань хэлжсэн л энэ манай аварга бас өгөх төрлийн үе юм аа. Анхнаасаа гараад нэг 128 барилдаж байгаа хүмүүст өөрийнхөө гарамж өөрөө яваал тойроол. Тэгээ сүүлд нь одоо бас тэр олон хүмүүс өөрт нь хүндэж байгаа ч гэсэн эргээд бас л одоо өөрөө хүндэтгэл үзүүлэх ёстой хүмүүс бас бүгдийн л гараад ирээд хүндэтгэлээ үзүүлж байгаа дүр зурагсаа гаргах гэж байна. За тэгээд бас Санжаа Дан Бавраг мөнх хот аврагад ирж хүндэтгэл үзүүлж байсан. Тэгж харагдчихсан. За ингээд өнөөдрийн бүхний барилдааны бас чансааг хэвлэе. Харцгаая энэ 3 барилдааны араас чансаа бас хэрхэн яаж өөрчлөгдөв гэж. За бүхчүүдийн чансааг Улсын Арслан Батмагна 8950 оноотой тэргүүлж байна. За Аймгийн Арслан Амгаланбаатар 2 дугаар байранд 7850 оноотой, Улсын зам Сүхбаатар 6850, Улсын зам Батүлзээ 6500 оноотой, Аймгийн Арслан Баяр Жавхлан мөн 6500, за Улсын авраг Хангай 6200, Улсын Арслан Орхон Баяр 5800, Аймгийн Арслан Алтан цаж 5650 оноотой 8 дугаар байранд ирэмлэгдэж байна. За үүнээс л одоо Хангай авраг Орхон Баяр Арслан 2 ер нь дээшээ чансааны оноор сүүлийн барилдаанууд дээр ингээд төрүүлээд оноо нагсан харагдж байна. За ингээд энэ 7 хоногт Монгол бүхэн өргөнд 2 барилдаан болно. За Бямгарагт Монголын үндэсний бүхий холбооны Алтан цомын барилдааны хагас гişээ барилдаан. За Нямгарагт 13 цагаас Эднэс хотын төв 50 жилийн хойно зориулсан заан цолтон бүхчүүдэд хүндрэл үзүүлэх улс аймаг цэргийн цолтой 100 бүхэн барилдаан болно. За ингээд өнөөдрийн дугаарыг дүгнээд бас та сэтгэлдээ хэлээч бас бидний урилгыг хүлээн авчихсан танд баярлалаа. За бас намайг урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Мэдээж одоо өөрийнхөө хобби болсон Монгол үндэсний бүхөө энэ мундаг тайлбарлагчтай хэдэн талаас нь яриас ухах сайхан байлаа. Тэгээ олон сайхан цолтой бас олон ирээдүй болсон залуучуудын барилдааныг харж баясаал. Тэгээс нь телевизийн нэвтрүүлэгт ороод өөрийнхөө байр суурийг илэрхийлээ суух бол өөр мэдрэмж үт юм байна. Тэг миний хувьд бол одоо наадам төгчөө адилхан л бүхчүүдээсээ дутхгүй л одоо сэтгэл догдолж байна. Сая бас манай тайлбарлагчдаа соног тоолж байгаа байсан. Ялгааг бол одоо хоног толоод л хүлээж байна. Тэгээ энэ олон сайхан хүчтнүүдээсээ төрийн наадамда одоо сайн хөдөлмөрлсөн цоттой байгаа. Бас нэг тэр өдрийн тэнгэр харж үнэлүүлэх тэр цаг хугацаа л их төгчөндөө. Тэгээ бас Алтан цомын барилдаан дээр бол их сэтгэл дүүрэн байгаа. Одоо бас өөр төрлийн спортуудыг сонирхож хардаг болохоор шинэлэг юм формат оруулж ирээд энийг улам сайжруулад энэ одоогийн гой хөлбөр дээр наваад ирсэн байгаад бол сэтгэл дүүрэн байгаа. Тэр бүхэн группүүдээр яваад байгаа зарим нэг тэр одоо юу гэдэг 1-2 тийм асуудал гарангуут л одоо шууд бүлээ цуцлаа шүүмжлээд байгаа тэр дүр зургтай бол би бол санал нэгддэг юм аа. Яг бол одоо байгаа хөлбөр бол хамгийн сайжруулсан хамгийн бас сонирхолтой хөлбөр нь болчиход байгаа байхгүй. Тэгээ бас нэг найз маань бүх үзээд суужхдаа ярьжсэн. Ингээд би одоо энэ бүхэн өргөний судлалын гой болцсныг бас мэдсэнгүү. Ер нь орчин үнэхээр гоё болж. Дээр нь одоо ингээд бүхийг бас ингээд тэнд нэг юм юу хийсэн л дээ гарын бэлэгтэй байгаад тэнд дунд нь одоо юм нэг үдийн цай тэрх үзүүлэлт бэлдсэн баг чинь. Тэг бүхийг бас ингэж юм тухтаа үздэг үзэгчдээ татах зүйл. Тийм ийм зүйлийг хүртэл одоо энэ алтан цом авчирсан байна гэж ойлгож байна. Ер нь гоё юм алтан цомын бас дараагийн шатыг үзэн шүү гээл одоо найз маань сэтгэлээ илэрхийлжсэн. Тэгэхээр алтан цомын одоо бол бүр хамгийн одоо оргил гоё юмч ирж байна. Энэ одоо ирж байгаа амралт өдрүүд болох барилдаан бол хагас ихшээ. Тэгээд одоо жинхэнэ өргөд дөр үзэгчтэй. Эрэндээ тий. За наабахын хувьд бас оо сайхан байна. Тэгээ одоо манай хүүхэд багчууд их олноороо
бүх өргөнд энэ сард бас дүгнээ хэлэхэд ирдэг болж байна, үзэж байна. Энэ дундаас бас дараагийн манай сонирхогч нар, бөхчүүд, үзэгчд, тайлбарлагч олон хүн бас гарч ирнэ гэж найдаж байна тийм. Монгол өх бас үе үед ингэж хамт явна гэхэд найдаж байна. Тэгээд дүрэн бас сайхан болсон, барилдаан гоё болж байна, үзэгчтэй их татаж байна. Өргөөний орчин одоо сая хэллээ тийм манай төмөрхөө хэлж байна. Тэгээд сайхан байна. Тэгээд наадамч саяанд ирлээ. Ирэх 7 хоногуудын барилдаа ер нь бас нөгөө билет юм а эрт явж байгаа бол ер нь Монгол өхөө өргөө маань сүүлгэж их зайгүй. Дөрөв байх болов гэж бодож байна да тийм. За ингээд бүгдд нь баярлалаа. За үзэгчдээ ингээд бүх өөрийн нэвтрүүлгийн 40 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа эргээд уулзцаая.